мэдээж шийдвэр гаргах бах те. Хэрвээ шийдсэн бол тэр шийдсэн цаг чинь одоо өөрчлөлт хамгийн тохиромжтой байна гэсэн үг. Яагаад тэгэхээр шулуух болохыг бид нар өдрө болгоны өдрөөр хөшөрч байгаа. Тийм үү? Тэгэхээр өнөөдөр хэцүү байсан ажил маргааш амархан болдгоо. Жишээ нь юу гэдэг ингээд хүнд ингээд чи дасгал хий, чи боломжтой зөвхөн фитнестэй яв, эсвэл зөвхөн чи хоол идэх гэдэг чинь чи зөвхөн чи энэ дээр анхаар гэдэг юм уу ерөөс ирдгүн байна л да. Бид нар өдрө болгон одоо ингээд цагийн эсрэг явж байгаа болохоор хөшөрж байгаа. За тэгмүүд хүмүүс энэ хүүхдээ сургуулийн төгсгөөр за энэ ажлынхаа ард гараад за энэ диплом ажлаа биччихэд за нэг ажлаа нүүчээд ч юм уу тийм ингээд хайгаад идэг. Тэр болон дахиад ажил нэмэгдэж идэг. Тэгэхээр хэрвээ магадгүй одоо та ингээд үзээд нэг жоохон өөрт хийя анхаарай гэж бол цайг одооноос эхлээрээ тэгээд энэ бол яг хуу бидний амьдралын гоё үед шүү дээ. Одоо аж аргалын 19 нэрүүл мэндэ шалхална гэдэг. Тэгэхээр яагаад дасгал хийх вэ? Яагаад дийлэн даахгүй? Дийлэн гэдээ хэлж бас муухай энэ ч энэ дийлэн биш. Ер нь бол бидний идж байгаа хоол дээр зохицуулт хийж байгаа байхгүй. Миний хэлэх дуртай үг гэдэг энэ пэйж дээр байдаг тавьсан ирээдүйн ангаах ухаан бол эрүүл зүй болдог гэж. Тэгэхээр заавал өвдсөн дараа бүгдээрээ биш. Өөртөө анхаарай. 60 кг байжгаад 50 кг болж болно шүү дээ, тий? Гоё 50 кг байх гоё байх. Гэхдээ 60 кг байхад байсан эрүүл мэнд чинь 50 кг дээр дорцсон байвал чамд ямар ч үр дүнгүй. Чи энэ 60 кг байсан хамаагүй дээр гэсэн. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радио өндөр өсгийд подкастын энэ хаврын дугаар эхэлж байна. За Хөгтөнгөр радиогийн хөтлөгчд болох хөтлөгч Туул Айманаар өндөр өсгийд подкастаар сонирхолтой зочдыг урьж ярилцдаг. За энэ дугаар бол 3 дугаар сарын 8 олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбоотой бүсгүйчүүдтэй одоо яг илүү холбоотой сэдвээр ярилцсан. Өнөөдрийн зочин бол дасгалжуулагч Баян Мөх. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Туулда бас өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Би яг гомдох гэжсэн. Яг мартчих чинь гэж бодсон. За өдрийн мэнд хүргэе. Сайхан хаварцгааж байна уу? Сайхан хаварчж байна. Сайхан. За Баян Мөх дасгалжуулагчийг дагаад одоо нүүр номын дагаад удаж байгаа. Заагаад идэг олон дасгалуудыг хадгаж авсан боловч хийж ерөөсөө амжаагүй байгаа. Эхлээгүй байгаа гэдэг юм уу? Яг эмэгтэйчүүд бол өөрийгөө бүтээ, жингээ хасъя. Яг нэг гоё болыг эмэгтэйчүүд хөвчлэн дагдаг юм шиг анзаарагдаад байдаг. Одоо хэдэн жил багш дасгалжуулагчаар ажиллаж байна вэ? Яагаад энэ салбар руу өөрийгөө хөгжүүлээ зогсохгүй үргэлжлүүлээд эмэгтэйчүүдэд санаа тавьж ажиллая гэж бодсон бай гэд нэг дор их олон асуулт асуучлаа. За би бол өөрөө бодибилдинг фитнесийн спортоор яг 15 жил хичээлж байна. Тэгээд энэ хугацаанд сүүлийн 10-аад жилийн хугацаанаас хадгалж сүүлийн 10 жил бараг тасралтгүй одоо энэ одоо эрүүл амьдралын хэмжээг бий болгох тасгалт хөдөлгөөнд уриалгах тийм хүмүүсийг ийм хүчиглэлээр явж байна. За тэгээд яг энэ чиглэлээр орох болсон гэдэг шалтгаан бол анх ер нь бол одоо өөрөглөөд хамгийн ихэнд бол одоо өөрийнх нь би нэг юм муу дадал, муу зуршлыг ерөнхийдөө солих гэж одоо ингээд урд нь яг энэ спорт хичээлсэн хүн би өөрөө ерөнхийдөө DJ хийдэг гэсэн. Тэгэхээр клубын амьдралтай шөнийн цагаар одоо ажилтдаг, өдрийн цагаар унтдаг. За тэгээд одоо муу зуршил ихтэй тийм архитектурны хэрэглээ ихтэй. За энэгээ шалтгаалаад ерөнхийдөө мэдээж жингийн дутагдaltaй, эргэлэндийн асуудалтай байсан. Эндээсээ гарахын тулд ерөнхийдөө фитнесээр хичээлээ. За ер нь баг аяг олоод оролдох гэсэн. Яг нэг үлэхэд хүмүүс ингээд 15 жил болсон гэхээр нэг өдөр бэлтгэл хийчихлэнгүүтээ шууд ингээд одоо тууштай өсөж боддог. Би стил адил 10 хэд удаа ерөнхийдөө ингээд нэг жим 7 хоноо дараа нэг сайн багштай очиод дараа нэг сайн бүтээгдэхүүн гэл ерөнхийдөө ингээд өөртөө 10 хэд удааг орлохоор хамгийн сүүлд нь ерөнхийдөө ингээд тууштай гэсэн 10 дахь 10 хэд орлох дээрээ. Тэгээд эндээсээ ингээд янгууд мэдээж маш олон хүмүүсээс ингээд тэр хонд чинь нэг зөвлөгөө энэ асуу шүү дээ. Ингээд тэр яг тухайн нөхцөл байдал дээр тийм хомс одоо хинээс зөвлөгөө авахд ер нь хариулахгүй Facebook гэдэг чинь харьцангуй бага хөвцсөн хариу нь авахгүй тийм. Тэгээд нэг гоё битэй залуу гоё битгийч хийсэн масгаар ер нь бол хэрэг багт хилтгүй байсан. Тэгээд эндээс ч мэдээж хүн өөрөө нь хүсэж байгаа зүйл болохоор судлаад за тэгээд тэмцээн уралдаанд оролцоод за тэгээд бүр улам ингээд одоо улсыг төлөөлж маш олон гоё мундаг тамирчтай ингээд нэг дөр ах дүүнэр болоод нэг ухаарч нь суралцж байгаа. Тэгээд суралцаад ангууд яг өөр төр жишээн дээр надаас ингүүд хаяаны зурмаг оруулахаар хүмүүс асуугаад тэгэхээр би нэрээ хүмүүс надаас ийм олон зүйл одоо би асуухт хариу өгөхгүй юу гэдэг чинь тэгэхээр тэрнтэй юм чинь би хүмүүст ирэхэд яагаад ийм хариу өгч болохгүй гэж яагаад би зүгээр хүмүүст өөрийнхөө мэддэг зүйл ямар үнэлбэг өгч болохгүй гэж бүднээс анх пэйж нэгээд тэгээд тэрнээс ширхэгдөө өөрийнхөө мэдж байгаа өөртөө одоо олж мэдсэн зүйлүүдээ хуваалцаж явсан гэсэн. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд тасралтгүй явагдаад сүүлдээ нөгөө хүн дуртай зүйлээ хийгээд яваад хахаар ингээд цаашаа өгчөөд идэх шиг яваад өнөөдөр хүртэл явцсан байна. Баян Мөнхийн
одоо өөрийнх нь нөгөө пэйжэр гэж штэ тий. Пэйж нь ч юм уу эсвэл өөрөө фитнес клуб энтер байгаа юу? Ямар нэгэн нэртэй тийм харьяалагддаг клуб. Надад тийм харьяалагддаг. Зөвхөн пэйжэрэл хичээл заагаад явах. Пэйжэрэл явдаг тий. Зөв. Тэгээд эмэгтэйчүүдтэй гэсэн тий. Гэхдээ ер нь л яг би хүн болгонд. Одоо чинь тэгээд яг хүмүүс ингээд наваг тураадаг ч юм уу, эсвэл таргалуулдаг ч юм уу, янз бүр болоод төсөөлөл эмэгтэйчүүд ч юм уу тий. Тэгэхээр яг пэйжийг дагж байгаа яг массын дийлэг нь бол эмэгтэйчүүд байгаа. Тэгээд ер нь бол аль чиглэлээр одоо чин нэмэх жин хасах тийм бүх чиглэлээр л ерөөдөө зөвлөө. Тэгээд тэр нөгөө би пэйж чинь дагдъя. Тэгээд чимээгүй дагдаг юм байна. Тэгээд дагангуудаа яадгүй гэхээр зүгээр хадгалдаг. Энэ яг надад тохирох дасгал байна гэд хадгалаад орхичдаг байхгүй юу. Яг үнийг хэлэхэд би дагаж хийж чаддгүй, зав гардгүй тэгээд ингээд сэтгэл байгаад байдаг. Тэр дасгалуудыг би бас боддгийн. Яг нэг юм юмнаас харж эсвэл өөрөө зохиод юм уу эсвэл яадаг юм болоо ямар нэгэн өөрийнх нь бас нэг харж суралцдаг юу байдаг юм уу тэр дасгалуудаа яаж ерөн зохиож хаанаас гаргаж ирж ингэж яг энэ танд үйлчлэнэ гэж ингэж гаргаж ирээд байна вэ? За энд бол их олон хариултын. За би өөрөө бол эхлээд бүр ингээд мэрэгжлийн тамирчин байсан хүн тийм ингээд тэнцээ уралдаанд оролцоод ер нь бол булчин төхөөрөмжтэй хүчлэн тийм одоо ингээд тийгүүд одоо би ихлэ анхандаа боддог гэсэн л дээ тэр талын зөвлөгөө хүмүүст үгэл илүү гоё байх юм болоо гэж болчихно. Тэнгүүд бидний дийлэх масч хүн болгон фитнест очиодох боломжгүй хүн болгон одоо тийм хүнд булчинтай болоодох шаардлагагүй хүн болгон тамирчин байх албагүй гэдэг үндсэн зүйл байгаа байхгүй. Тэнгүүд эндээс ингээд яг би өөрийнхөө ээжтэй ч юм уу ахтай ч юм уу эмээдээ ч юм уу дасгал зөвлөхөр би одоо нэг цээжний шахалтыг эсвэл үндсэн суул заагаад байж болохгүй. Тэгэхээр эндээсээ хараад за ер нь одоо ингээд хүн болгоны одоо биеийн байдал эрүүл мэндийн байдалтай хөдөлгөөний итвэх одоо зарим хүн миний энгийн хөдөлгөөнийг зарим хүн тун хэцүү. Тэгвэл зарим хүний амархан хөдөлгөөн надад бол маш хүнд байх ч юм уу иймэрхүү байдаг. Тийм учраас нөгөө олон хүмүүстэй зориулаад анх ерөөхдөө дасгалуудаа санаачилж хийж эхэлсэн. Тэнгүүд дасгал чинь маш олон төрлийн. Одоо жишээ нь зөвхөн фитнесийн холбоод фитнес гэдэг чинь зөвхөн фитнесээс гадна одоо юу гэдэг нь пилатес, йог, сонголт одоо юу гэдэг нь тэнцвэр, мобилити ч юм уу эсвэл нурууны өвдөлтөйг арилгах хэвлэл янз бүрийн дасгал байгаа байхгүй. Тэгэхээр би маш олон төрлийн дасгалыг оруулдаг. Тэгэхээр хүмүүс ингээд нурууны дасгал, мөрний дасгал гэхээр зарим хүмүүс л яг ингээд маш цөөхөн хөө одоо 100-ны 1% хүрхгүй хувьд нь л тэр дасгал нэг юм амархан, энгийн санагдана. Тэгвэл үлдсэн 99% бол тэр мэдээж маш өндөр ачааллыг өгнө. Тэнгүүт тэндээс хүн нэг өөртөө тохирсон зүйл болчих хэрэгтэй байхгүй. Одоо чинь танд магадгүй нуруу өдөөсөн миний нурууны цал айгуу гой тохироод тэгвэл тэр дасгалыг тогтмол хийх шил болгох. Тэгэхгүй эсвэл би зөвхөн нэг төрлийн живсэл нэг ганц хэдхэн төрлийн цал хурлаад байх юм бол тэр чинь нэг тулгцсан хүнд сонголт олохгүй. Сонголт олох боломж хүн хийх боломжгүй. Тэгэхээр одоо чинь та үзгөө үзүүлсэн бол үзүү хөгжүүлэх бодолтой гэж бодлоо. Тэгэхээр та би үзгийн цал хурлалцсан тэндээ тохирно. Яаж мэдсэн? Тэнд тэгсэн чинь би нэг юм одоо юу гэдгийг те юу гэдгийг нэг юм өөр дасгал оруулах юм бол тань тохирохгүй. Тэгэхээр хүмүүс айгүй олон төрлийн дасгалыг оруулаад тэндээсээ ингээд одоо хийдэг гэсэн. Яагаад энэ санаачлалт гэхээр би өөр айгүй олон зүйл суралцах дуртай. Одоо ихэд миний анх 15 жил болсон гэж. Би 15 жил одоо магадгүй 15 жилийн өмнө миний бодол арай өөр байсан. Зүгээр л би дасгал их гоё булчинтай болох гоё кул харагдах байсан бол 10 жилийн дараа миний бодол арай өөр болсон гэдэг нь дахиад өөр тийм. За ер нь жоохон хөнгөн шиг байх хэрэгтэй юм ээ тийм ээ. Сүүлийн 5 жил болонгууд за ер нь хүүд хөвгтөд болчлоо. За ер нь ингээд эрүүл мэнд гэдэг зүйлээ барих хэрэгтэй юм байна. Тэгээ би 15 жил юм шал өөр юм ярьж байгаа. Булчинтай бол одоо уургийн витамин 10 жилийн дараа би арай өөр зүйл ярьж эхэлсэн ээ. Яг өнөөдөр би дахиад өөр зүйл ярьж байгаа. Магадгүй би дахиад 5 жилийн дараа дахиад өөр зүйл ярьж магадгүй. Тэгэхээр энэ чинь хүн одоо бид хэд ч нэг юм одоо ахмад насны үг гэдэг шиг хүн ер нь зарим зүйл юм туршлах хэрэгтэй юм билээ. Цаг хугацаа гэдэг зүйл. Тэрнээс шууд өнөөдөр би ингээд магадгүй доктор ч юм уу эрүүл мэндийн чиглэлээр хамгааллаа гэд тэрийг өөрөө би практикт хэрэгжүүлж чадахгүй бол одоо би үстэйг зөвлөгөө гэдэг чинь нэг юм ташаа болчиход байгаа. Тийм учраас ингээд олон төрлийн дасгал гэдэг зүйл дээр би өөрийгөө суралцдаг. Одоо би өөрөө надад бол би ингээд хүмүүст хэлдэг байхгүй муу дасгал гэж юусоо байхгүй. Хамгийн энгийн бас хамгийн сайн дасгалчайг үнд халахах тийм үү. Тэгэхээр эндээс хүн хөдөлгөөнд хийх чухал. Тэгэхээр хүмүүст ингээд зарим зүйлд ингээд урам өгөөтэй энэ дасгал хийх юм бол тэдэн кг хасна. Тэр зүйлийг хийхээр хүмүүс мэдээж амар энгийн дасгал тийм надад бол тэр дасгал хийгээд би тавил хасах нь боломжгүй. Гэхдээ хүмүүсийг ихлүүлэх нь амарч байна. Хүн тэндээс нэг мотивац аваад дасгал хийх бол ийм гоё байдаг юм байна. Дасгал хийсний дараа гоё эндорфин давар ялгараад ийм гоё мэдрэмж төрдөг юм байна. Одоо тийм учраас ихлүүлэх нь чухал. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ихлүүлэхийн тулд би маш олон одоо дасгалыг санал болгодог. За тэгээд
би өөрөө маш олон дасгалаар одоо жишээ нь Балид очиод өөр одоо тэнцэн нэг эрүүл амьдрал хийх юм айгүй хөгжсөн газар. Тэгэхээр энд тэнд очиод тэднэрээс суралцаад энд юу нэг гоё юм байна. За тэгээ одоо сүүлийн үед бол би йог, пилатес айгүй сонирхож байна. Өөрөө бол угаасаа нэг багасаа л одоо фитнесээс өмнө багтаа чөлөөд бөхөөр техниконд ч юм явж исэн болохоор сонголт харьцангуй гайгүй. Гэхдээ тэрийг хүн заах хэмжээнд биш шүү дээ. Тэг хүн өөрийгөө ийм сонголттой болгон йогийн багш болоод ч юм уу тийм эсвэл гоё биетэй болгон фитнесийн багш болох боломжгүй чинь тодорхой хэмжээний суур мэдлэг одоо хөрөнгөлөөсөн зүйл хийхтэй байхгүй. Тийм учраас ингээд гоё дасгалуудыг хараад энэ дасгалыг хийж болох юм байна. Энэ нэрээ ингэж хийвэл энэ болчин л илүү гоё орж ин. Тэгэхээр энийг санал болгоод үзье. За энийг ээж хийхэд ээжийн нуруу гай болж байгаа юм чи энийг хийлгээ. Тэгвэл энэ дасгал хүмүүст хуваалцуулаас бас ийм асуудалтай хүмүүс байдаг юм. Тэнгүүд яг үндсэн зүйл нь тийм байсан байгаа. Би чи анх ингээл Facebook дээр Instagram дээр болтой амар нэг юм хүнд шахаж байгаа, амар хүн дээр хийж байгаа лаг тийм зүйлүүд хийдэг байсан бол тэр чи угаасаа л тэр зүйлийг ч юм уу мэдээж нэг юм дундаас дээд төвшний буюу ачаал авчаад мэрэгжлийн баг гэсэн хүмүүстэй тийм хүмүүс шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүс ч марг өөрөө өөртөө дарааг олцсон байгаа гэсэн. Тэгвэл анхлан хүмүүст би нэг амар фитнесийн хэр тэр хүн айгуугаа мотивацд орж ирээд айгуугаа өөрчлөлт хийгээд бодоод дасгал хийсэн чинь миний нэг дундаас дээд төвшний дасгалыг хийгээд магадгүй тэр хүн бэрч хэмтээд эсвэл нэг би 10 дасгалаас чинь нарийн дагаж 10 дасгал хийх гэж хичээж байгаа иргэндээ асуудал үүсгэхтэй. Тэгээ тэрнээс цаашаа бүр нөгөө нэг хөөрхөн мотивац гэдэг зүйл мотив нь байхгүй болчихмол бохох. Тийм учраас ингээд миний үндсэн зэрэглэл одоо ерөөс ингээд яг анхан одоо ер нь хүмүүс чинь ингээд одоо залуучууд юм уу эсвэл биеийн одоо үнэхээр бие хөлтрангацсан хүмүүс бол өөртөө арга олцсон байна. Тэгэхээр би аргаа олоогүй хүмүүс учраа мэдэхгүй байгаа. Гоё ингээд тад гэж штэ би дасгал хийх хүсдэг. Тэгтээ хадгалаад идэг хийж чаддаггүй тий ханаас хэлхээ мэддэггүй. Ер нь бол алгасч ихээр нэг юм хийхс нэг бодол байгаад идэг өөрчлөлт хийх хүсэл байдаг. Алгасахгүй хадгалч ихээр тэр завн гардгүй ч юм тэр хүсэлд бүрддэггүй. Тэгэхээр яг мэдээж эн чинь нэг талаас ингээд ингэж хэлдэг юм л та ерөөсөө шууд ингээд өнөөдөр дасгал хараад хийгээд нэг нөхөр ингээд хоолны дийлэн дагахаар дагаад явчихдаг зүйл ерөөсөө биш. Одоо чинь хүн тамхи татах бүгдээрээ л мөгдөг мэддэг, арх ухаг бүгдээрээ л мөгдөг мэддэг. Тэгвэл ягаад тамхи татдаг, тамхи хайж чадахгүй, арх уудаг, арх хайж чадахгүй гэдэгтэй л адилхан гэсэн. Тэгэхээр баг энэ зүйл өөрөө сууж өгдөг. Тэгээд бүх хэмжээний цаг хугацаатай та ингээд магадгүй ингээд нэг өөр сасаж үнэхээр за дасгал хийх бол болохгүй нэ гэдэг тэр ингээд зайлшгүй шаардлагатай байх юм бол тань ямар нэгэн шалтгаан гарах болчихно. Арай бэлэн болог заах хэсгийг тэнд ихэнд одоо болоод нь шүү дээ. Яг одоо болоод байгаа таны эрүүл мэнд, таны хөдөлгөөний байдал одоо ямар нэгэн асуудал ч болоод байгаа болохоор дасгалыг хийх. Тэгэхээр хүн өөрөө нэг юм хүсэж байгаа зүйлээ хийж эхэлнэ. Тэгвэл одоо чинь би ингээд дэглэм тагч хүмүүс хэлдэг байхгүй. За ингээд хүн болгоныг ингээд одоо ч 3 сарын 8 болж чинь тий. Хүн болгоныг ингээд та нарын маргааш найт дэглэм тагах шаардлагагүй. Хүн болгон дасгал хийх албагүй. Хүн болгон сонголт байгаа тийм үү. Тэгэхээр хэрвээ яг ингээд жингээ асгаж байгаа ямар нэгэн байдлаар өөрчлөлтөөр бүрэн шийдсэн бэлэн болцсон байгаа бол чи хар муухраар буюу шууд буруу дасгал хийгээд эсвэл очиргүй хоол асаадах шаардлагагүй. Тийм учраас тэнд нь би тусалдаг гэсэн үг. Ингээд чи шийдсэн бол чи яах ёстой вэхээр тодорхой нэг юм одоо судалгааны ажил хийхэд нэг юм зүгдгоолны төсөөлөлд шүү дээ. Түүнтэй адилхан чи дасгал хийж эхлээд ингээд асгаж байгаа бол дөрмүүд байгаа чи хоолн дээр тийм хүзүүлийг анхаарах ёстой. Чинээр амралтандаа энэ зүйл зохицуулах ёстой. Тодорхой хэмжээнд чи дасгалд өөрийн гэсэн цагийг гаргах ёстой, итгэл байх ёстой гэдэг нэгжиж явна. Тэрнээс зүгээр шийдэггүй байгаа хүмүүст одоо би 1000 зүйлийг хий гэж ярих юм бол угаасаа нэг сонирмж санагдаж штэ. Нөгөө багш нь биш шавь нь бэлэн болж иж багш нь гарч ирдэг гэдэг үг байдаг штэ тий. Өөрөө бэлтгэгдээд өөрөө бэлэн болсон үнэхээр хүссэн байгаа цагт л багш хаанаас ч бол угаасаа багш байж гэн багшаа зориод очиход тэгэл заагаад гэл. Ингээд анзаараад тахт ингээд сүүлийн 10 жил анзаараад тахт хүмүүс ингэж байгаа юм ингээд яг энэ эцсийн төвшөнд очдог гэх юм уу та. Таргалт билээд маш хүн төвшөнд очдог. Эсвэл ингээд нэг дэлгэж юм нэмчээд нэг шинэ жилийн плаж хүмүүс гэдэг ч юм эсвэл найз хурам дээр очдог. Эсвэл өөрөө охины хурам дээр ч юм очдог ч юм уу. Эсвэл имлэг төгсөн чинь шинжилгээ нэлээд хүнд гардаг ч юм уу те. Тэр үед хүмүүс гинт ухаардаг байхгүй. Ер нь бол яг хуу эн чинь өөрөө нийтийн биеийн тамир нийгэм эрүүл мэнд гэдэг зүйл чинь эхлээд урдсан зэрэглэл хийлгээд шүү дээ. Тэгээд бүр ингээд өвдөөд ноцтой асуудалд хүрчих юм бол тэрийг бол мэдээж шинжилгээг эмчнэр шийднэ. Тэрний дараа эмчилгээ байвал эмчилгээний дараа буцаагаад эрүүл амьдрал хэмээх бий болох болчиход байгаа. Тэгэхгүйгээр хүмүүс чинь нөгөө нэг тэр зүйл очингуудаа бидний нэг юм альч зүйлд харагддаг, альч салбарттай бидний нэг юм танил талаа хардаг. Одоо чи тархалч юм бол одоо танил тал харна гэдэг нь харч ирэх юм бол чи тураах бүтээдгүй ажигладаг. Эсвэл чи одоо би мөнгөтэй юм чинь хагалхаа гэж яс зохицуулж чинь. За эсвэл одоо газ нэг сайн багш нар очиод газ нэг сарын дараа имтэлцүүлчих.
За ер нь ингээд одоо ингээд зөндөө болцсон ч ялцуулчаад миний би болохоо хэлсэн байж тэгээд амар анхаарад. Тэгвэл чи өнөөдөр хүртэл тэр зүйл дээр чи ингээд ажилдаа эхлээд ажлын карьерт анхаарсан юм байна. За чи өөр хүүхдийн талаас сайн сурал явсан юм байна. Тэнгүүд чи л орхицсан шүү дээ. Тэнгүүд тэр орхисон зүйлээ чи нэг амар шууд ингээд 10 жил хайж явсан. Гинт 10 жилийн хугацаанд өгөхийн тулд нэг сарын хугацаа гаргах гад. Тэгээд тэрэн дээр нь хүмүүс дөрвөлөд бизнесээ өгч шүү дээ. Монгол хүний тийм арт тал хардаг. Одоо чи ингээд арт хараад гэсэн шүү дээ. Одоо нэг юм танилаа ярьддаг бол копи найддаг те. Гэс нэг юм эсвэл нэг бүстэн ч юм эсвэл нэг юм гоё ичтэй ингээд нэг цай гараад ирдэг ч юм уу те. Тэр зүйл үүсдэг. Гэхдээ дэлхийн ертөнцийн ер нь өнөөдөр хүртэл энэ цаашдаа ч энэ зүйл байх бах. Хүн гэдэг зүйл биедээ өөрчлөлт хийж байгаа бол тэр хүн угаасаа өөр амьдралын маяг болно. Хоолтой харах хэрэгтэй. За тэгээд дасгал. Дасгал гэхээр бид нэр зөвхөн фитнес очих хэлгүй шүү дээ. Бид нэр дасгал гэдэг төвлөрсөн дотроос агсан бөмбөг, волейбол, теннис, усан спорт, йог юу гэдэг нь хийж байгаа хөдөлгөөн болгож дасгал тийм. Энд бол нэг багцсан баг. За хоол гэдэг юм бол хоол дотор ингээд одоо юу гэдэг нь мацаг барьдаг ч юм уу, тэнцвэртэй олж юм уу, кето, карнивор одоо бүх төрлийн дэглэм энэ олон янз. Гэхдээ үндсэн зарчим бол дасгал бол хоол бол. Мэдээж дээр нь сэтгэл зүйн асуудал орж ирнэ. Тэрийг бол одоо мэдээж хүний хөгжлийг илэрхийлэхдээ эрүүл мэнд одоо боловсрол амжиргаар хэмждэг бол яг чин хасах зүйл дээр бол яг тэр зүйлийг үзүүлэлт орж ирдэг. Зүгээр яг ер нь л үндсэн зарчмууд бол чи хоолд болон дасгал дээр л анхаарах ёстой. Тэндээс л чи жингаснаа. Тэрнээс чиний хэлээд байгаа одоо бидний хүсэж байгаа тэр дураад бүтээгдэхүүн гэдэг зүйл үнэхээр ичтэй байсан бол дэлхийд дээр яагаад ийм олон мянган таргалт байгаад байна. Тэр хүмүүс бүгдээр чамс ядуу болохоор юм чи ганцаархнаа баян болоод тэрийг авах хэмжээний боломжтой болчиход байгаа бүгдээрээс асах хэрэгтэй. Тэгвэл ингээд өөр дэлхийдээ үнэхээр гэрх мэдлэлтэй мундаг одоо тийм мөнгө санхүүн санаа зохио болцсон тийм хүмүүс байж болж шүү дээ. Тэд нар яагаад үлдүүлжинтэй байхад яагаад тэр одоо Монголда ямар тураагаад гэдэг тэр копиг авах боломжгүй байгаа. Эсвэл яагаад тэр хүмүүс тэр гоосхны тэр амар гоо имлэгтэй амар янз янзын хаалгаж болох юм яагаад төлөөгөөс орж болохгүй. Тийм үү. Тэгэхээр ер нь бол энэ зүйл. За тэгээд яг хуу зарим зүйлд ингээд ярихаар хүн хурдан зүйл үсэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хамгийн хурдан зүйл нь угаасаа дасгал болон хоолтой. За тэгэхээр дасгал хоолтоор нэг сартаа хүн хамгийн эрүүлэр хэдэн килограмм ас боломжтой гэх 3-4 кг ас боломжтой. 3-4. Тэгэхээр аим багас ас болдог. Чи ягаад тэгэхээр одоо нэг юм 50 кг ас гэсэн чинь 100 кг болсон байл л да. Чи 50 кг идвэдэл чинь байгаа юм чи сар 5 гэх юм бол баг юу вэ? Айгүй урт хугацаас тулах гэдэг. Тэгэхээр хүмүүс за энийг хурдан шийдээд эсвэл амар гинт ухаарад одоо хоол идэвлэн дагахыг бүх хоол асчдаг. Тэгэхээр хүн чинь бүх хоолоо асч юм бол хүний бие мод чи амьд үлдэх одоо механизм итгэвчээд чи 2000 калоричтойг байж байгаад хэрвээ чи баг калори авах юм бол угаасаа илүү шатах шаардлага гарахгүй чи ижлэгч баг 1500 ороод ирдэг ч юм. Тэнгүү чи үлдсэн бүх амьдралдаа тийм ганцхан хоол ч юм эсвэл орой олон хоол гооноод чадахгүй бол буцаагаад чийднэ. Тэр үе чиний дааврын өөрчлөлт сэтгэл зүйн байдал тохиром тогтворгүй болсон байна. Тэр үе чи буцаад идэнгүүт урд нь 2000 шатах боломжтойсэн бие махбод огцон буцаад хив орж ирэхээр чи нэмж эхэлдэг. Тэгээд эндээ стресс үүсдэг. Тэгээд нэг юм мөнхийн тойр үүсчдэг. Тэгвэл эндээс за өстө чин худлаа байна болий. Дараагийн асуудал нөгөө нэг арын алга явах гэдэг шүү дээ. Нөгөө нэг тураад юм таана юу вэ? Яад юм? Ялан дээр юм. За ерөөсөө ингэж хийгээд. За тэгээд нэг жишээ ярихаар хүмүүсийн хувьд одоо жишээ тойроос зүйл тойрын хувьд ингэж за яг хөө ингэж тасал хийхээс бусд дэглэн барихаас бусдаар тий яавал хамгийн хурдан жингээ хасах боломжтой гэж бодож байна. Одоо хагалгаа байх уу? Одоо мэдээж хитэн таралтал тэрийг хагалгаа хийж болж шүү дээ. Галсан татаа авчихна. Тэрийг аягүй хурдан гэж бодож байна. Эсвэл одоо юу вэ? Одоо чи 7 хоногт бол 3 ластик копи ч юм уу, тураадаг, гүлэгдэг гил хийх ч юм уу. Юу байвал тэр хамгийн хурдан чагсан. Нөгөө би чинь хагалгаа ихээс айдаг хүн юм чинь. Шууд иддэг уудаг юм сонгондоо. Сонгох тийм. Яг тэгвэл ихэнх хүмүүс нөгөө нэг боломжтой болоод ирэхээр хүмүүс өөрөг нь юм юу гэдэг юм даа айгуу тийм лаг гэж бодож эхэлт юм шүү. Тэгэхээр ерөөс ингээд бүгдийг мөнгөөр шийддэг гэж юм уу. Одоо шийдгээд байдаг шүү. Тэгэхээр ямар нэг арын алба байхгүй шийддэг зүйл бол энэ жингийн асуудал, хүний өөр харагдцсан асуудал байгаа. Хин ч чиний одоо дасгалт гоё бит боломжтой өрөөл дасгал юм. Магадгүй ингээд орчиж төгжөөд эмгтээчүүд одоо янз янзын ингээд хаалгаж болдог эрэгтэйчүүдийг дагаад мөрөндөө ингээд силикон шахдаг мөрний булчинтай болдог хийлийн булчинтай болдог тийм гадаад тийм яваад шүү дээ тийм. Манай Монгол бол харьцангуй гайг, манай Монгол хэрчүүцэд хэвдэлтэй харьцангуй гайг болохоор тэгвэл ийм байж чинь хамгийн жишээ ингээд хагалгаа гэж бодлоо л доо. Хүн ингээд өөх ингээд хагалгаа зөвхөн хагалгаа хийлээ гэж бодоход зөвхөн хөвлийн өхөл хасч байгаа юм зү. Тэгэхээр хагалгаа хийхин тулд хүмүүс яах вэ гэхээр эхлээд та маш олон шинжилгээ өгнө. Энэ хагалгаа хийж болох уу гэдэг шинжилгээ өгнө. За тэр мөнгө ч юм бол болий за тэр мөнгө олох хугацааг тооцохгүй. Эхлээд та шинжилгээ өгнө. Бүх шинжилгээ азар бүхэн амжилттай байх юм бол хагалгаа тоглолоо. Хагалгаа бүхэн сайхан амжилттай боллоо. Үүний дараа чи оёдлоо идэх хугацаа гарна. Тэгээ чи гам барих хэрэгтэй болно. За тэгээд энэ хугацаа чинь доороо 6 сар.
Гэтэ чи сорвтой. Гэтэ бүх амжилттай болов шүү дээ. Яагалгаа амжилтгүй бол яах юм? Эсвэл чиний шинжилгээ юм нэг алдаатай байвал яах юм? Өөр нэг зүйл нь өөрчлөлттэй байвал яах юм те? Тэгэд бодон 6 сар хэлдэг өнгөрч. Тэгвэл чи анх голоод исэн удаан хугацаагаа товчлох гэж явсан нэг дэглэн тасглаа болил л тэр чинь нэг юм сард 3 4 кг маслаж одоо чи 6 сарын дотор бараг л нэг 6 3 18 20 кг масч болно байгаа байхгүй. Гэхдээ тэн дээр яах вэ гэхээр хахлагал зөвхөн чиний хилийн нөх хасна. Тийм үү? Гэтэ чиний хуруу өөхтөө хэвээрээ л байна. Чиний дотор хөөхсөн дотор өгч хэвээрээ л байна. Нүүрч өөхтөл нүүрч өөхт хэвээрээ л. Түүнээс хүн хүний нөгөө биеийн онцлог өөр буюу дааврын одоо ялгаа митохондри буюу одоо бодисын солилцоо өөр янз бүрийн зүйлүүд өөр байгаа. Тэгэхээр хоёр хүн ижлэхэн цөв үедээ нэг нь тараалаад нэг нь яг турдаг гэдэг юм тийм. Хүн бол өөр өөр. Тэрнтэй адилхан тэр байдлаас шалтгаалаад хүн идж байгаа хоол болгон өгцгөн дээр очиж өгөх болохгүй. Идж байгаа хоол болгон илийн хөлтийг үүсэхгүй. Идж байгаа хоол болгон дотор өхийг үүсэхгүй. Тэрийг хүний бие махбод өөрөө шийднэ. Баямхын бие махбод өөрөө багийнх хоёр тусд өөрөө шийдэж байгаа байхгүй. Тэнгүүд чинь яг уу хагалгааг зөвхөн нэг л хасна шүү дээ. Тэгвэл чи өөх чинь байж л. Тэгэхдээ ер нь бол хэсэг хугацааны дараа галбирчж байгаа юм шиг боловч чи яг үндэ тэрний дараа угаасаа дэглэн тагч шаардлага байна. Тэр 6 сар хугацаанд баг буцаагаад жахсан чигэж баг бус цэцтэй нэмээд тавьчихна. Тэгэхээр ер нь бол ингээд ойлгож байгаа хүмүүс нөгөө нэг ер нь бол би нэг өөшт хийх юм бол угаасаа л хоолтой холбогдно. Гэхдээ хоолтой холбогдно гэдээ муухраар хэлсэнтэй шууд хоолоос ч болохгүй. Дэлхий дээр олон янз дэлгэн байгаа. Гэтэ хүний хамгийн энгийн жишээ бол юм нэг юм хоолой хийх багтуулахгүйгээр хүн энэ хоолыг аль болох ойр орхон. За тэгээд хоолны сонголтын асуудал байдаг. Ер нь бол ингээд хоол бүсэс бид чинь уурга нүүрс өгц авч байгаа шүү дээ. Тэр гурван хэмжээг дээр нь эслэг аминд ч юм уу тийм 5 зүйл байгаа. Тэгвэл үндсэн 3 энэ зүйл байхад уургийг нэмээд өөхийг жон багасгаад одоо нүүрсийг тасдаг ч юм уу. Арай багатах эсвэл нүүрсээ нэмээд өөхөө багасгаад уурга нэмдэг ч. Энэ гурвын харьцааг л өөрчилдөг. Одоо тэр хүн үндсэндээ төрөлхийн турхаа хүн үү эсвэл төрөлхийн тархан хүн эсвэл ч юм булчинлаг төрлийн хүн үү те эсвэл ирүүдэнд ямар асуудал байна. Эндээс нь шалтгаалаад нөгөө авч байгаа үндсэн шимт хичээл буй бидний амаар орж байгаа зүйлийг чинь харьцааг л өөрчилдөг. Тэрнээс нүүрсийг хасна гэхээр одоо хүмүүс ойлгох юм шиг ингээд нэг юм 5 хоол байлгаж бодох юм байна шүү дээ тийм. Тал нь будаа электрик будаа авч чи нүүрс гэж бодоод тэгээ тал тэр мах ногоогоо идэж бодоод. Тэгвэл чи тэр нүүрсийг хассан юм чинь тэрийг орлуулах юу орж өгсөн юм. Тэрийг чи махаар орлуулах нөгөө ногоог нь нэмэх юм. Нэмчиж алхаагүй өдрийг гоё авч орно. Гэхдээ хоолны сонголт өөрчлөгдөж байгаа болохоор урд нь бол чи яг төлхөө өөх байсан бол одоо л чи жоохон бие уургаар эслэхээр дижээж байгаа болохоор арай нөгөө нэг бид өмнө нөөцлөмөс өөхөө магадгүй шатах боломж болж байна. Одоо бид гурыг сонсож байгаа хүмүүсийг хөвчлэн эмэгтэйчүүд байлаа гэж бодоод эмэгтэйчүүдэд зөвлөгөөгөө төвлөрүүлэхэд 20-аад насны, 30-аад насны, 40-аад насны эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн хувьд болоод бие махбодын одоо бодис солилцоо тэс өөр байгаа даа штэ. Өөрөөрөө ботход 20-аад наснд хоол идчихэл унтаад төгөө жим бол нэг айхтар хийдэлзээд байдаггүй байлаа. 30-аад наснд хүүхэд гаргаад тархлаад эргээд за биений хувьд дасгал хийхгүй хоолны дэглэм барихад өөрийнхөө хүссэн хэмжээнд одоо туранхаа биш ч гэсэндээ айтайхан буулгачдаг байлаа. 40 наснд яг ингээ гацчихж байгаа байхгүй юу? Би 30 наснд байсан шигээ дэглэм бариад хад миний бие намайг сонсохгүй яг ингээд хэвээрээ байгаад идэг. Тэгэхээр та энэ насны эмэгтэйчүүдийн онцлог дэглэмийг сэтгэл зүйн байдалтай холбох. Одоо ингээд юунаа шантраад байна гэхээр миний бие биш миний зүрх хөхөд гэж ярьдаг штэ. Зүгээр ингээд зүрх хөхөд байгаа байхгүй юу? Энэ яаж сэтгэл зүйтэйг ажиллах вэ? Дулаан болж идэг. Гинт хувцаа тайлсан чи би биш болсон байдаг. Энэ нөгөөс нэг бид нар чи ингээд залуу байхдаа угаасаа л тийм штэ. Оюутны байранд байхдаа бид талах хэдэл хангалттай талхаа идэл биш аль болох нөгөө цадах зүйлээ идэл тэгээ шоудаад нөр явж лээ. Тэгтээ болж лээ турах хавирыг. Тэгэхээр хөө бидний нөгөө нэгнээс булчингийн мастай холбоотой байдаг. Бид нэр ингээд 30 нас өрөөд жил хэртсэн бидний булчингийн мас унж эхэлдэг. Одоо 30-аас 50 наснд бол булчингийн мас нэг 5-аас 1% ундаг тийм. Нэг 50-аас 60 наснд бол нэгээс 2% ч юм. Адгүй 60-аас дээш бүр 3% бол нэмэгддэг. Тэгэхээр чи ер нь ингээд 30-аас одоо 80 насны хооронд баг хүн булчингийнхаа баг 30-аас 40% алдчихдаг гэж байгаа байхгүй. Булчин гэдэг зүйл чинь одоо биднийхаар бол одоо энергийг зарцуулах тийм. Одоо нэгсэндээ та хар ухаанаар бодох юм бол таны залуу байхдаа 20 настай байхдаа таны машины мотор 2 мөн мотортой машин эсэж бодъё л да айгу. Тэгээ тэр машинда та нэг өдрөө 10 литр бензин идэг. Тэр 10 литр бензин бол таны хоол гэж бодчих. Тэнгүүт ингээд 30 нас үрлээ. Тэгсэн чинь таны ингээд машины мотор 1800 болоод багаслаа. Аль хэдийл та хэрэгэлдгээрээ одоо нэг 10 литр бензин хийгээл байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөр нэмжүүлэх гэхгүй тийм. Тэгэхээр тэрний зөрүү өсөж их гэсэн. Ерөнхийдөө ингээд та яг хэвийн үйлчлээд байгаа хэрнээ хоол хэвийн байгаад байгаа хэрнээ жилэрчсэн та ямар нэгэн хөдөлгөөн хийж одоо байга идэвхтэй байхгүй аажгаа ажилтаа ч юм уу
хөдөө яг л хэвээр магадгүй залуу байхад илүү хөдөлдөж гэсэн магадгүй шүү дээ. Ингээд тэнгүүд тэнэс төрөөж таргалж эхэлж. Тэгвэл сэтгэл зүйн байдал хэр хүн ерөөс ингээд ингэдэг юм байна л да. Одоо бид нар хоолнд идэх тийм үү? Хоол идэхээр мэдээж тэр чинь ингээд глюкоз болон цусндах сахар нэмэгдэнэ. Цусндах сахар нэмэгдээд тэгэхээр биднээс инсулин ялгаж эхлэх тэрийг өөх илэг одоо булчинд хуваарлаж эхэлнэ тийм үү? Тэгвэл орчин үед ингээд хүмүүс ерөөдөө нэг идээд тах тусам хүний нөгөө нэг даавар харьцаа өөрчилж эхэлдэг. Одоо чинь хэдий чи ингээд гой сэтгэл зүй байлгажсан магадгүй чи ингээд чиний өсвөлн гэдэг мэдрэмж өсөж чинь гэсэн мэдрэмжийг өгдөг даавар дамгаалаад цацсан гэдэг мэдрэмжийг өгж байгаа даавар буураад дээр нь чи өөрөө эндээ ингээд магадгүй чи залуухтай айгүй гой ингээд олдон зүйл санаа зовдгоо бүх зүйл болоод явж идэгтэй тэнгүүд өвшрөө төрхөөр ажил амьдрал үр хөвгт одоо юу гэдэг те дээрэнд илүүдэлж ингээ асуудал гараад ирдэг. Тэгэхээр чиний кортизол буюу одоо стрессийн давж тогтмол ялгараад эхэлнэ. Стрессийн давж тогтмол ялгараад ирэхэд чинь цусндаа сахарын дунд байнгын өндөр түвшинд байгаад эхэлнэ. Цусндаа сахарын өндөр түвшинд байгаад тэрийг зохицуулахын тулд инсулин ялгарч эхэлнэ. Тэгэхээр инсулинээ ялгараад ирэхээр чиний хөвлөнд болон хэсэгт чинь ингээ гидсний өгөлт бий болж эхэлж байгаа тархалтууд үүсч эхэлдэг. Тэгэхээр энэ зүйл чинь ингээд энэ дээр чи ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэхээр эсвэл хөдөлгөөн хийх. Эсвэл одоо хөөхөн хоолн дээр багаар анхаарах гэсэн үг. Тэрнээс хоолн дээр анхаарах гэхээр шууд одоо ингээд өнөөдөр ухаарангуудаа маргааш амир тэнцэн бэлдэх юм шиг хоол идэж болохгүй амир те. Тэгэхээр тэрийг багаар өөрчлөх хэрэгтэй. Одоо юу гэдгийг өглөө ихэд ус ууж эхэлдэг ч юм уу. Тэрний дараагийн байдал нь өглөөний хоолдоо жоох инслийг ихээр оруулж ирдэг ч юм уу те. Нэг үрт арай оруулж ирдэг ч юм уу. За нэг орой ойлоо жоох хөнгөрүүлдэг ч юм уу. Ерхүү байдлаар өөрчлөлдөг гэсэн. Тэгэхээр эн чинь өөрөө нас ихтсэн одоо нөгөө нэг угаасаа жинтэл холбоотой байгаа шүү дээ. Хүн ингээд өөрийгөө хараад айгүй сайхан ингээд талентаар айгүй гойлог сайхан байдаг байсан чинь ингээл арай нэг болж өгөхгүй тэгээл хэлэхээр тэндээ стресс үүсэж байна. За дээр мэдээж бид нэрийг төрөөд эхлэхээр дааврын өөрчлөлтүүд орж эхэлнэ тийм үү. Тэгж бүхлэд нөгөө үгд гаргаж байгаа юм чи. За тэгэл бамбаа уучраа даавар хэд чинь хүний бодисын солилцоог тийм удаашруулдаг. Бамбаа уучраа одоо ингээд тийш бодисын солилцооч удаан байгаа тэгэхээр өөрчлөлт явагдахгүй. Бус түн чи ингээд яг чамтай адилхан ингээд нэг ичлэг олоод идэх нөгөөт нь ингээл плансер брэд гэдэг байна. Чи яг ижил болдгонгууд магадгүй ингээд арай нэг юм шингээж чадахгүй тий. Тэг зүйлүүд байд. Тэгэхээр яг нэг даавар асуудалтай байлаа гэд энийг яаж хүмүүс хасах вэ гэж яриад идэлтэй ингээд. Эндээс даавар асуудлууд бидрээд асуудал биш. Гэхдээ эн чинь ер нь бол угаасаа л хоолтосоо амьдралын маягасаа л ачиуд гайгүй болно. Яг одоо бамбаа асуудалтай мөхөд арай илүү бусдаас илүү арай илүү алхна. Бусдаас арай илүү хүндэт дэглэм дагана. За арай илүү урт хугацааг зарцуулна. Тэр бол хасахгүй гэсэн үг биш. Тэгээд яг мэдээж тодорхой хэмжээний хоолны сонголтууд дээр одоо энэ зүйл хориотой энэ зүйл бол зөвшөөрөгдөн гэдэг ч юм уу те тэргээл барих хэрэгтэй гэсэн. Жин хасахад хоол 70-80%, хөдөлгөөн 20-30% гээл яг энэ хөдөлгөөн хийдгүү хүмүүс би ойр ойрхон хэлэх дуртай үг байгаад байна. 20 наснд ийм байлаа гэж бодоход 40 наснд 50 наснд нас ахих тусам хөдөлгөөн хийхгүй бол зөвхөн хоолоор барахгүй болоод байна уу? Энэ шинжлэх ухаанаар яаж тайлбарладаг вэ? Ийм ч тийм. Ер нь бол ингээд сая хэлж байгаа тэгээс бид нар хасагдсан булчин ус унж байгаа. Тэгэхээр дасгал гэдэг зүйл бол жин хасагдаад нэг тийм хамаатай зүйл бол биш. За жишээ нь тойрт би ингээд хэлэхээр хүн 1 кг өгчтэйгэнд бол яг 1 кг өгч нэг 1 кг нэг 9 кг орчим. Тэгэхээр 1 кг өгсөнд бол дундчлаад өөх бүсмэн хасах юм бол нэг 700 ккал шаардлагатай шаардлага. 1 кг өөхийг. За тэгвэл би 8 км цаг хурдтай заяа 1 цаг гүүхэд би 600 ккал дээдэлтэй. Тэгэхээр би 700 600 туваахын би ойролцоогоор 11 цаг гүйжээж 1 кг өгчтэй. За тэгвэл чи өдрөөр 11 км цаг гүйгээд боломж байхгүй тийм үү? 11 км. За 11 цаг гэж байна. 11 цаг. Чи цагт 8 км хурдтай гүйштэй. Тэр хурдаараа 11 цаг. Өөх тэгвэл. Тэгэхээр чи дасгалаар зөвхөнжин асна гэдэг амир өрөөсөл болдог байгаа зү. Хэрвээ чи алхах л да 4 км цаг уртаа алхах бол чи энийг дахиад бүр нэм баг 20 хэдэн цаг алхах завсаргүй. Тэгжиж зөвхөн 1 кг өөх хасна. Цэг өөхөн талаар ярихад. Хэрвээ чи эсэргээрээ магадгүй чи 2500 ккал чатаадаг байлаа гэхэд хоолноос тийм нэг 500 ккал багасгаад хөнгөн тэр олон цаг гүхгүй шүү дээ. 30 минут хөнгөн алхах юм бол 300 ккал орчих. Ингээд 800 ккал авах юм бол чи ойролцоогоор дундчаад нэг 10 хоногт 1 кг цэвэр өөх хасна. Гэхдээ бид нэр жин гэдэг зүйлийг олон янзаар хэмждэг тийм. Жин гэдэг зүйл чинь одоо хүний жин, биеийн ус, электролит, амин хүчлүүд байна, өөх зүйлүүд байна. Тэгэхээр бид нэр булчингаа алдчихад энэнийг жин хаслаа гэдэг чинь. Эсвэл нэг юм хавнгийн муугаад нэг хэсэг шийгээд гүйлгэдэг юм уугаад хэсэг хүндрээд энийг одоо жин дээр ингээд би 56 болчлоо гэдэг зүйл арай өөр ихгүй. Ингээд яагаад зарим хүн ингээд залуу байхдаа 50 кг байхдаа айгуугаа галбиртай байснаа нэг хөшиж ирээд буцаагаад
тэр залуу байсан ч ихэ жин дээр очиход яагаад харагдцсан үед галбирын үед өөр болчихж байгаа. Ингээд булчингийн мас холбоотой зүйл. Тэгэнгүүт та бүдний сайн мэдээ бидний ингээд нэг хит кайрт гэж ярьдаг байхгүй одоо нэг спининг ч юм уу маш олон уул руу гүгээл алхаал тэнд ямс хоолн төсвөлт байхгүй зөвхөн хөдөлгөөнд анхаарал фокуслцсан. Ингээд тэнгүүд мэдээж чинь жин хасж байгаа тийм маш их хүчтэй зүйл гарч байгаа тэр хүнээс айгүй олон зүйл шаардж байгаа. Гэхдээ зарим зүйл нь буруу байгаа болохоор тэр хүн булчингаа алдчих. Эрдэс электролыг төдөө алдчих. Тэгээд ингээд хэлэхээр жин сайхан буусан ч гэсэн одоо эхлээд шүммэс татдаг ч юм уу, өвдгөнөддөг ч юм уу, зүрхнийх юм алддаг ч юм уу те. Тэгээ буцаагаад нэг жоохон булчин бэр хэлсэн те булчингийн мас алдсан болохоор буцаагаад өрднөх хэм маягаар итгэхээр тэрнээс илүү таргалж эхэлдэг. Тэгэхээр биднэрт ерөөсөө жин гэдэг зүйлийг одоо эрүүл хасах хамгийн чухал арга нь бол зөвхөн өөхийг л хасах хэрэгтэй. Чамд усчин байх хэрэгтэй. Тэрнээс хүмүүс ингээд таад мэдэх хэрэгтэй зарим хүмүүс нэг юм ухаарахаар амар тийм хөлөрдөг өвсөн өмчтэй хөлсөсөө саавн суун гэдэг ч юм уу те. Тэрвэр жингээ хасдаг аа гэдэг яриад идэх байхгүй. Тэгэхээр яг хөө эн чинь ингээд зүгээр л биеийнхээ усыг гадагшлуулж байгаа шүү дээ. Яг хөө тэр чинь биеийн хэрэгцээтэй одоо эрдэсийг барьж байгаа усыг автоматар хүчээр гадагшлуулад эхлэхээр бие чинь нөгөө нэг эрдэсийн түтгэл ус эрдэсийн өөрчлөлт орж эхэлнэ гэсэн. Урт хугацаанд нэг удаа хоёр удаагийн зүйлүүд биш шүү дээ. Бид нар чинь ингээд нэг тамирчдыг дуурайгаад нэг тэр чинь ямар нэгэн аргаар одоо шилсээ чаяад өтгнөөж гаргаад ямар нэгэн байдлаар жиндөө очих чухал, жиндөө өгөх чухал. Бид нар тэр биш байхгүй. Бид нар чинь болохыг эрүүл байх гэдэг үндсэн суурь орчод. За ингээд огцон тэмж ингээ хатж байгаа юм чинь бүр хамаг электрод бүхэн алдчихж байгаа юм чинь одоо эрүүлийн асуудал үүсэж байгаа. Тэгэхээр чи ерөөсөл жин гэдэг зүйлийг ерөөсөө юугаар хэмж одоо үр дүн гэдэг зүйлийг гэх юм уу жин гэдэг биш үр дүн гэдэг зүйлийг бол чиний ингээ толон дөрөг харах хэвээр мэдээж өөртөө таалагдж эхлэх хэвээр одоо багтдаг ус хувц чинь таарж явах хэвээр болно өөрийг галбирч илүү ч гоё байх болно дараагийн чинь сэтгэл зүй асуудал чи яг гоё happy байна ядраад байна нэг юм арьс чинь ч юм уу бие хаа чинь ч юм уу сэтгэл санаа чинь нэг юм тухгүй байгаад байна гэдэг чигээр анзаарах хэрэгтэй. Энийг үр дүн хэмжинэ. Тэрнээс зөвхөн чиний буусан жингээр хэмждэг бол энэ бол өрөөсгөл ойлголт. Жишээ тэнд юу ч алдсан байж болно. Маш стресстэй хамар ядарсан эрүүл мэндэнд ордсон хамаг үе ширхсэн татцсан тэгснэ хамаг булчин алдсан нэг юм уу 10 км гүйчдэг гэсэн бол 5 км гүйч чадахгүй ухаалж унчих гээд ядраад байх юм бол чи булчингаа алдсан байгаа шүү дээ. Чи тэгээд тэр зүйлийг буцаад чи булчин нэмэх гэдэг зүйл чинь өөх хасах бол ингэ хасчихдээ юм гэж. Булчин гэдэг зүйл чинь нэмэгдэхтэй айгу маш хэцүү. Тийм амархан ингээд нэг өдөр фитнест яваад хүмүүс ингээд нэг юм одоо эмгтээчд итгэдэг шүү дээ. Ялангуяа нэг гуй айгу бүдүүнээс улам бүдүүрээд байна. Яагаад бүдүүн гуйт болчих юм шүү. Би айгу мөр томтой болоход том цэжтэй болчих үү гэдэг байхгүй. Булчин нэг өдөр игээ том болохгүй. Тэг ер нь бол тэр яагаад чиний тухайд ингээд хөөл тавьж ийм гэхээр чиний одоо цусндах сахарын түвшин өндөр байсан. Чиний элэг болон булчинд глюкоген хангалттай дүүрэн байсан. Тэгэхээр чи дасгал хийж байгаа болохоор карб памп буюу тодорхой хэмжээний хөөлт ил авч байгаа гэсэн. Буцаагаал тэр чинь хадагшилчихна. Ингээд их усан дээр хөөлтөнд буурчихна. Манай залуучууд болохоор яг нүүрс ихтэй байгаа үед дасгал хийхээр угаасаа сайн хөөлт аваад айгүй гой том толны урд гой том харагдаад гэртээ хажиж гэх юм болчихдаг ч юм уу тийм. Энэ зүйл байдаг гэсэн үг. Нөгөө нэг ягаад глюкоген зүйл яриад юм гэхээр хүний бие махбодч одоо юм хамгийн дээдл нь эмэгтэйчүүд нэг 300 400 орчим глюкоген гэдэг чинь нүүрс ус гэсэн үг байхгүй тийм. Бид нар хоол хүнс идэнгүүт цусндах сахар өсөөд илүүдлийн бидний элэг болон булчин тийм энэ хэсгийг нөөцлөлтөх гэсэн үг. Тэрний хэмжээ багтаамжид хязгаартай. Эмэгтэйчүүд 400 орчим. За нэг том биетэй бөхчүүд өндөр биетэй тийм байх юм бол нэг 600 орчим хамгийн дээдл. За тэгээд 600 400 гэж байна. За нэг 5 дундчлал 500 гэж л да. 500 г глюкоген хүний бид нөөцлөхийн тулд 4 үрдсэн буюу 2 литр ус хэрэгтэй. За тэгэхээр яадаг вэ гэхээр яагаад дэглэм дагсны эхний 3 хоног яагаад хурдан жим буучдаг юм бэ? Тэгэхээр чиний цусндах сахарын тоолдох юм чинь цусндах сахарын чинь багасаад эхэлнэ. Цусндах сахарын чинь бага болохоор чиний элэг болон одоо булчин тохиол глюкогеныг одоо ашиглаж эхэлнэ. Тэгэхээр тэр ашиглагтаад эхэлж байгаа юм чинь тэрийг барьж ус гадагшлана. Тэгэхээр чи 5 хүн одоо нэг юм эрчимтэй дасгал хийгээд 3-4 цаг хийчих юм бол тэр глюкоген нөөс дуусчих. За тэгэх юм бол нэг эхний нэг 2 өдөр ч юм дэглэм дагаад эхлэхээр 2-3 айгуугаа буучдаг байхгүй. Тэр хүмүүс дотор тооцоод шүү. Вау 50 кг асах юм чинь би 2 өнөخت гурвал хасцсан. Одоо тэгвэл би 50 кг-ыг одоо би хэд өнө гэсэн 10 өнөх баг болчих юм шиг сар болох юм шүү гэдэг ингээд боддог байхгүй. Тэнгүүд тэр чинь яг цаашгаа илгээд нөгөө глюкогенөөс чихвдад эхлэнээр дараа яг нөгөө өөх ач эхэлнэ. Тэгэхээр нөгөө 700 шиг тийм чинь тийч зөвхөн гарч эхэлнэ гэсэн үг шүү дээ. Одоо чи гүйлт дээр алхах юм бол одоо тгийж олон цаг алхах нь гүүх юм бол чи 10 хэдэн цаг алхах нь тийм. Тэгэхээр асуудал. Тэгэхээр ерөөсөө л ийм асуудал. Тэгэхээр хүмүүс ерөөсөө жин асах гэдэг зүйлийг бол хасгаж байгаа хамгийн ухаалаг арга нь бол хоолтын өөрчлөлт орно. Тэгээд дасгал дээр анхаарна. Гэхдээ хоолыг бол эсэлсэн тийм хамаагүй асч болохгүй. Бас нэг жишээ өгөх байхгүй. Яг ижлэхэн биеийн өндөртөө, ижлэхэн жинтэй, ижлэхэн боцын солилцоотой хоёр нөхөртөөр нэгэнд 21 оног төрчлээ. Нэгэнд нь ингээ нэг жоохон юу өгöd.
Америк маягийн төргөн хоол одоо нүүрс ихээр агуулсан тийм хоолууд одоо бэлэн хоол маягийн хоол өгөөд тэгээ үтсэн чинь 21 хоногийн дараа бэлгүүсний тойрог нь одоо нэг юм 7 см бараг 9 см нэмэгдсэн. Жин 7 кг нэмэгдсэн. Тэгвэл нөгөөдөгт нь яг ижилхэн. Гэхдээ өгж байгаа килокалори нь 6000 орчим гэж. Тэгэхээр чинь бид нэр эмэгтэй ердийн үед бол 2000 орчим. Одоо би нэг 2500 3000 орчим үү те. Биеийн жингээс шалтгаалаад чадаад байгаа ажил. Тэгэхээр 6000 гэдэг чинь 2 дахь их байгаа байхгүй. Эмэгтэйчүүд 3 дахь их тийм хийчлэх гэсэн тийм хоол өгсөн гэсэн. Тэгвэл нөгөө хүнд нь болохоор жоохон Азмигийн юм ногоо, жимс ингэдэг өгсөн баг. Тэгээд үтсэн чинь 21 хоногийн дараа яасан бэ гэсэн чинь бэлгүүсний тойрог нь багасцсан 2 см. Жин 1.3 кг нэмэгдсэн. Энэ юу вэ гэхээр тэр нэмэгдсэн 1.3-нд булчингийн мас болоод байгаа байхгүй. Тэгэхээр ингэнгүүт хүний идж байгаа килокалори гэдэг зүйл бол бас тийм өрөөсгөл ойлголт байна гэдгийг ингээд гарч ирээд байгаа байхгүй. Үнэхээр хүний идэхэн килокалори бага гэдэг юм турна гэж бодох юм бас өрөөсгөл ойлголт. Түүнээс килокалори гэдэг ойлголт биш зүгээр хүн тухайн килокалорт ямар хүнсийг сонгож багтааж аваа гэдэг л одоо жин хасах ч юм уу булчингийн мас нэмэхийн хамгийн чухал ойлголт болчих. Тэгвэл зарим хүмүүс маш хөдөлгөөн хийн заяа. Тэгээ хоол аасна. Гэтэ тэр хоол нь бол өнөөдөр ич хоолож байгаа хасах л да. Инх юм бол чамд юу бодог вэхээр зүгээр л чин хасах. Сайн нийлээд байгаа чи усаач алдаж болно, булчингаач алдаж болно. Тийм үү? Эсвэл чи хөдөлгөөн хийгээд хоолоо одоо багасгаад дээр нь гэхдээ хоолндоо уургалаг хоол одоо ялангуяа мах бүтээгдэхүүн төлхөө хэрэглээд эхлэх юм бол чи өөх асч эхэлнэ. Эсрэгээр чи одоо хөдөлгөөнөө ихсгээд хоолоо уургалаг идээд дээр нь хүчний дасгалыг булчингаажлуулж эхлэх юм бол чиний бие шүү дээ булчингийн мас нэмээд өөх хаасаад жинхэнэ галбирчдаг. Тэгэхээр юм 3 сонголт байгаа. Тэгэхээр хүн зөвхөн хоолоо дагаад жингээс ч болно. Галбиртай ингээд яг өөрийнхөө хүссэн чинь төрж болно. Хэрвээ чи үнэхээр гой галбиртай биеийнхээ ингээд эцэгцэлж байгаа бол дасгал хийх хэрэгтэй гэсэн. Одоо олон дасгалуудыг хараад исэн эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө биеийг за би нэг ийм мэдүүл хасчаад ийм мэдүүл нэмчээд байдаг гэдэг нэг жоохон баримжаатай болцсон. Би нэг өөхнөөсөө нэг хэд хоногт чинь нэг сар дайтайхан хасчаад байгаа. Тэгээ одоо харин ёстой булчин гэж юм байхгүй болоод байгаа. Би өөрөө мэдээд байгаа хөө нэг гулчижсэн л одоо айгүй л явандаа ингээл хувцсан өмсөн зохихгүй нэг юм унжсэн юм болох нь л те. Тэгэд энгийн нэг айхтар эрүүл мэндийн асуудалгүй хэрнээ нэг зүрх дэлсээ тухайн алдаад унчихгүй тийм дасгал нийтлэг эмэгтэйчүүдэд зааж өгч болох уу? Өдөр тутамдаа та энийг ингээд хийгээд байх юм бол өөрийнхөө хоолны дэглэмтэй хослуулахад 50 60 нас хүрсэн чинь нэг айтаахан хувцс зогсон хэвээрээ нэг нь хэвээрээ булчингаа хадгалаад байх юм шиг. Гэхдээ нэг юм айхтар тамирчин шиг овоож товоосон булчин биш. Зүгээр нэг эмэгтэйчүүд нэг айтаахан галбирлаг гэж ярьдаг да. Нэг тиймэрхүү хэмжээнд л байх. Тийм. Энэ нэг хүн бол хэлдэг л тийм. Тамирчин шиг овоос товоосон булчингүү байхыг эмэгтэйчүүд юм. Тэгмэд угаасаа тийм боломжгүй л дээ. Ер нь эмэгтэйд ямар ч чадахгүй дээ биш хэвгүй. Өдөр болгон чи 5 цаг 10 цаг хасгал хийсэн ч гэсэн тийм булчинтай болох боломжгүй. Тамирчин гэдэг чинь арай өөр ойлголт. Ягаад тэгэхээр тийм чин тодорхой мэд зөвлөсөд байгаа. Тодорхой дааврын одоо нэмэлтүүд ч юм уу орж ирж байгаа байхгүй юу? Тэрнээс энгийн хүн дасгал хийх тусам зүгээр л чи залуулмал залуу бол. Чи дэс чи болно л залуухан болно. Тэгээд зарим хүмүүс эхлээд ингээд нөгөө богино хугацаанаас үл гарч ирдэг. Дэглэм дагаад дасгал хийгээд гисэн чинь арьс сулраад эхэлдэг тийм. Тийм. Тэнгүүд эн чинь нөгөө нэг юм тэгэхээр тэрийг бодонгот цаазаа сул багаад ирэх юм нүүр унжаад ингээд сул багаад арьс мас ууж чадах юм яршиг зүгээр баг тархан бас нийлүү цэвэрх юм бэ гэдэг чинь эсвэл зарим хүмүүс чинь ямар хүчин тусч юу аач юу ичүү гэдэг тийм. Яг үндэ чи ингээд өөх чи ихлэ зөөлрөх хэрэгтэй байхгүй. Тэгвэл зарим гахнар тэд эсрэгээр заахын өстө ингээд залуудаас айгуусан булчинтай чанга битээ сайхан залуу байсан. Тэгээд одоо гүзэт болсон ч хүртэл айгуу тийм чанга ингээд том гэд булчинтай гүзэт болоод байдаг байхгүй. Яг үндэ тэр цаана нөгөө нэг бидний хэлэхэд өөх цэлдүүт болно гэдэг чинь хатуур нь гэдэг. Чулуучсан байна уу? Тийм болж байгаа байхгүй. Тэрийг манай хүмүүс хатуу булчин гэж одоо бодоод байдаг. Тэрнээсээ тэр өөх чи ингээд хэр зөөлрж иж одоо ерөөдөө багасаад арьс чи ингээд нэмгэрсээр хагаад ерөөд тэр өөх байхгүй болно. Хүн ер нь биеийг яаж чангалдаг юм бэ гэхээр ерөөсөө л одоо хоньны авир болгож чаддаг бараа махтай авир. Тийм бит энэ чангарч гэсэн үг шүү дээ. Цаана өөх зузаан өөхтэй нэг тархан авирга байх юм л ч өөх гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дэглэм дагаа дасгал хийгээд тэр өөх ч байхгүй болно. За тэр өөх байхгүй болоод ирэхээр цаад улаан мах чинь одоо арьстайгаа аль ойртохыг бид нар бие чангалж гэж боддог. Тэрнээс дасгал хийгээл бие чангарч байхгүй шүү дээ. Юу дасгал хийж байгаа чинь тухайн одоо тэр өөхний цаанаага булчинд ачаал өгөөд булчинг ажиллуулж ирсэн. Ер нь бол ачаал авсан, стресс авсан булчинд хөгждөг. Одоо чинь ингээд хүн одоо чинь хөлний булчинг хөгжүүлэх чинь гэж бодохоор ингэдیں۔ За яг шинэ гоё юм. Хүмүүс ингэж хөвлийг дасгал хийдэг чинь учир утгагүй тийм. Наан ингээд үзээтэй байж. Тэгвэл
гидсний булчин ч өөрөө биеийн эзлэхнүүд маш жижигхэн булчин тийм үү? Маш жижиг цай орон зай эзэлж байгаа. Тэгвэл хөлний булчмууд биеийн талыг эзэлж чинь тийм үү? Бэлтгэс доош. Дурууны элчмүүд ар хэсэг тэр чидний эзэлж. Тэгэхээр энэ том булчингаа ажилуулад биеэсээ илүү их ижлэг гаргаад гэсэн үг ижлэг шатаагаад биеэсээ их грамм өх хассан дээр юм уу? Эсвэл жижигхэн тэр хөвлөлтөд ноцолдог зөвхөн хөвлийн өх хасдаг гэж бодоод байдаг байхгүй юу? Хүүшд сайн рүү хэлсэн чинь би чинь хаана зарим хүний нүүр өөх болсон бол тэндээс асах боломжтой. Зарим хүний илэг өөх тэндээс асах боломжтой. Тэгэхээр яг зарим хүмүүс чинь нэг хөвлийгээд хөлөөрөө хасна гэж бодоод байдаг. Яг үндэ тийм биш. Яг тэр цаана байгаа булчинд ачаал өгнө. Цаад байгаа булчин бид нар дасгал хийгэр чинь микро тэрбүү жижиг хэмжээний урагдлыг үүсгдэг гэсэн. За тэгээд дасгал хийсний дараа нөгөөдгөө нөхөн төлжигдөө арай өмнөхөөс илүү засварлагдаад арай илүү хүчтэй болж энийг бид нар булчингийн мас нэмэх гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгвэл тэр гидсний ард байгаа булчин хийгээд байгаа мэдээж артлын булчин гимтээд тодорхой гимтлэгүүд тэгээд гоё засарддаг нь шүү дээ. Гэхдээ чи наана байгаа тэр том өөхийг хасахгүй бол чиний гидсний булчин хинч харахгүй. Чи зүгээр тэр цаанаа булчин байгаа төсөөлөл авна. Тэгэхээр чи тэр цаанаа гидсний булчингаа гоё гаргаж ирэх гээд байгаа бол яах вэ гэхээр чи өөхөө л хасах хэрэгтэй. Тэгэхээр өөх хасвал яах вэ гэхээр жижигхэн булчингаас бага калоритайгаад явжсэн дээрүү том булчин ажлуулаад хурдтайгаар тэр өөхөөсөө салхан дээрүү гэдгийг сонголт байхгүй. Тэгэхээр ч одоо таны хувьд тэгэхээр миний би сурдаг гэхээр ихний шатндаа л явж ирсэн шүү дээ. Энэ бол угаасаа зөв. Одоо ингээд өөх заасгдаж байгаа гоё зөөлөрж байгаа. Энийг урт хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол эн чи өөрөө татраад, арьс чи өөрөө агшаад, цаа ингээд улам чангараад яг нөгөө хилээд байгаа чанга бичиг үүснэ гэсэн үг. Тэгээд яг нөгөө тас хэлж 40 нас, 50 нас нэгэд ямар хөдөлгөөн хийх үгээд бидний хувьд бол ингээд хүн болгон ингээд тасгал их албагүй, хүн болгон фитнест 2 цаг зарцуулах ямар шаардлагагүй. Хүн болгон ингээд хүчний их албагүй зүгээр л хүн өөрийнхөө нөхцөл байдал хүрээ 5-аас 10 минут байхад болдог ч өдөрт. Тэгээд зарим хүнд ингээд хэлэхэд чи ингээд 10 цаг фитнес хий заяа. Чиний өдөр хоолгүй бай, толон тар. Нэг өөрчлөлт харагдахгүй бас. Юу ч өөрчлөгдөхгүй тэнд чинь. Харин чи сард 10 удаа, магадгүй 3 сарын дараа чи толон дөрөх хаар чи өөрчлөлтийг харна. Эсвэл чи нэг өдөр дэглэн даг. Тэг өөрөө төрснөө гэж битгий хаар. Тэг өглөөсөд хүмүүс чинь мэдэн штэ ингээд би ингээд хэлбэр явуулдаг гэх юм гээл. Эхний өдөр гээл аймаг хасаал тэгэл ашаал болчихно. Угаас тэр чинь биеийн ус гадаг шил чинь яг өөрчлөж байгаа штэ. Тэнгүүд өөр дөнгөрөөс болоогүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг 40 50 насны хүмүүс ямар зүйл ихээр хамгийн нэг зүйл алхах л шүү дээ. Тийм хамгийн одоо хүн болгоны хийх боломжтой зүйл алхах. Алхах хүртэл өөр асал байхгүй. Эсвэл зүгээр ингээд нэг 10 удаас кав суудаг ч юм уу хан налаад жоохон суудаг ч юм хүн болон өгсдөг төрөөс амар хүчний хийснээрээ илүү гэмтлийн мэдээж өгөн тэр бол мэдээж мэрлийн төвшөнд байна. Эхлээд тэр хөдөлгөөн хийхэд бол эхлээд багаар өөрөө жингээ болох хэвээр. Таны нуруунд очиж байгаа ч юм таны жин одоо магадгүй 10 кг хоолоороо болон хөргөн алхалтаараа тий жижиг энгийн хөдөлгөөнөөр хасчлаа гэд таны бивээс хөнгөрч. Та угаасаа тэр их мэл диссэн болохоор урд нь гар дээрээ санаж чаддгүйсэн бол та магадгүй жингээсээ 5 ил 10 ил хасчихаар хөнгөрөөд ирэхээр хийж болно. Тэгээд энэ мэтлэгнэр тасалж ахаад явна. Тэгэхээр та нэг тасал зөвлөхөд ихээр өөр одоо ингээд нэг баг Instagram дээр баг 1000 цахил оруулсан. Тэгэхээр би чи олныг хадгалж авсан да. Тэгэхээр би энэ чи яг нэг өрөөсөө тасал хийх юм бол нэг 2 хүн зөрүүлсэн болчихно. Эсвэл би алхах гэх юм бол хүмүүс зөрлөө шүү дээ. Тэгэхээр энгийн бол ер нь яг алхах эсвэл одоо нэг 7 өдөр гэртээ алхах эсвэл одоо ажил руугаа алхах ч юм уу те. За тэгээ бүр ин хөндрүүлмээс айтах юм бол харж агаад одоо миний пэйжс ч марж байгаа энгийн слоус нагаад их боломж байна. Тэр нөгөө алхах гэж би алхах тий. Тэгтээ алхах техникийг бас сурмаар байгаа. Ингээл дандаа алхаад явж хахад дандаа бодогддог байхгүй юу? Би карманда гараа хийж алхаж байна. Удаа алхаж байна, хурдан алхаж байна. Алхах техник гэдэг чинь бас өөр юм шиг байна. Нэг юмнаас ханас жилээ уншсан чинь яг 2 гараа ингээд хүн чинь ингээд алхахтаа ингээд хөдлөө явдаг шүү дээ, тий. Яг тэгэж алхвал биеийн бүх булчин хөдлөөд за тэгээ хүний биед яг өөх ёстой тодорхой тэр одоо зөв дасгалууд нь өөхөгддөг юм байна л гэж уншсан. Гэтэл би өөгөл даарад байгаа юм чи яах юм? Карбонда гараа ичээд алхачихж байгаа байхгүй юу? Тэгээ өдөрт би бол нэг 8 км алхачаад байгаа юм. Тэгээ 8 км алхачлаа гэж бодоход бас бодогдно. Гэхдээ ингэж алхахын оронд би гүүхэн илүү үр дүнтэй юм шүү гэж бас бодогдно. Тэгэхээр яг алхахдаг чим одоо над чиг ингэж явдаг энийгээ өөртөө дасгал болгоцсон ийм хүмүүст хандаад яг зөвлөгөө өгвөл алхах гүүх хоёрын ялгаа юу вэ нүү? Аль нь дээр юм, аль нь бас юу юм? Эсвэл алхахтаа бас нэг тийм техник байна уу? Тий. Тэгэхээр ийм баггүй хүмүүс ч нэг имийг хийж эхлэхдээ амар бүгдийг зөв төгс хийх гэж хичээдэг тийм. Тэгэхээр яг энэ асуудлыг бол баг
зүгээр энийг хаяачтай л байхгүй зүгээр л ч зүгээр алхаачтай дараад байвал гараа карманыг алхах л да ямар ч хамаагүй шүү дээ. Заавал ингэж алхах ёстой гэдэг тийм дүрм байхгүй. Магадгүй ч дасгал хийчихсэн техник байхгүй шүү дээ. Гэхдээ чинь би ингэж хийдэг гэж бүгдийг ингэж тулгаж болохгүй. Зарим хүн нуруу готооч дээр өөр бичинд хийж болно шүү дээ. Оруулж болно. Тэрнтэй адилхан. Яг гүүх алхахын үед гэх юм харин хүн болон гүүгээд чадахгүй тийм үү зүрхний ачаал өндөр нэмэгдэнэ. Гэхдээ гүүгээд ихээр нэг хөл тогтмол одоо агаар дээр байдаг тийм үү. Хоёр хөл нь газар байж гүйдгүү тийм үү. Тэгэхээр хүн болгоод кенгуру шиг төсрээд байхгүй тийм. Тэгэхээр нэг өвдөг одоо агаар дээр байгаа тул яг өвдөнд ачаал нэмэгдэж идэг. Тэгэхээр техник гүүхийн үед бол харин жинхэнэ нэг зөв техникээ шаардуулаад одоо тухайн зориултын гутлаан өмсөөд тийм үнэхээр гүгч жагаад за тэгээд мэдээж гүйж байгаа юм чинь тэр хөлсөө гаргаж байгаа эргцүүдэд тогтмол өгч электролитуудаа ууж ах юм шаардлагатай усна гэсэн. Алхаж байгаа зүйл бол угаасаа л бид нэр хөл дорсноос хойш бидний хийж байгаа байгалийн үзэгдэл одоо физиологийн хэм үзэгдэл болохоор тэрийг бол яаж гэсэн ч болно. Заавал тэр гарыг ин савлах, ингэх спорт алхаа хийх тухайн хэдэн километрийн хурдтай байх гэдэг зүйлийг бол одоо хайж хэрэгтэй гэсэн. Та одоо ямар нарийн бүр нэг юм судалгааны ажил бүр амар төвшөнд хийж байгаа биш юм чинь зүгээр л зарим зүйлийг ингээд стресс өртөг үсэх хэрэг биш. Стресс өвчтэй юм ингээд тийхүүл яах вэ? Ингүүл яах вэ гэл. Тэ одоо ч хүмүүст ингээд усуу гэхээр манайхаа ингээд усуул айгуу сайн гэхээр та яг ямар сууд юм? Манай крансны ус эсвэл одоо манай тийм миний өчж байгаа тэр ус ямар ч албагүй ус л бол ус шүү дээ тийм. Тэгэхээр зарим зүйлийг бас хүн өөрийг чөлөөс зурх хэрэгтэй. Зүйл аяг энгийн байх хэрэгтэй байхгүй. Хүн эрүүл амьдралын хэм маягийг болох тасгалыг хийхэд бол энгийн байвал амархан. Тэрнээс ингээд дэрэн дах гэсэн чинь нэг хүн брокколи идэх гэсэн чи брокколи идэх хэрэгтэй гэдэг. Нэг заагаал тийм. Заавал брокколи идэх гэсэн. Тэгээ зарим нэг гэсэн чи заавал чи 5 цус тасгал хийх хэрэгтэй гэдэг ч юм тийм. Хүн болон 5 цус бодох зарим хүн хүүхдтэй харж ин эсвэл зарим хүн унтж чинь тийм. Эсвэл зарим хүн түжилт байж болно. Эсвэл зарим хүн хуралдаач болно. Тэгэхээр хүн өөрийнхөө амьдралын хэмээг болох хэрэгтэй. Чи өөрийнхөө амьдралын хэмээг чинь садаа болоод идэх тийм. Барамт үсэд идэх зүйлийг чи хэрэгжүүлж чадахгүй. Тэрний оронд зүгээр л хийхэд энгийн ингээд өөрийнхөө нөхцөл байдал тааруулаа тийм. Ус ууж байгаа бол хамаагүй хотгийнхаа сах усыг эсвэл голынхаа усыг эсвэл ингээд яг өөртөө ойрхон байгаа ус авч болно. Нэг овёс идэхэд заавал одоо би нэг бидний тэр брэндийн овёсыг хайх ямар шаардлагагүй. Хүн өөртөө нөхцөд найлын эсвэл овёс байлаа гэдэг 13 л байж болдог ч юм уу. Хүзэг бутаа гурвалч юм бодоо янз бүр болно шүү дээ. Энэтэй адилхан байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр таны хувьд бол ингээд хэтрүүлэн одоо судалж гин гэсэн. Нөгөө алхах гэдэг нь бас нэг юм асууч. Өдөрт хэдэн километр байвал бас болохоор байна. Бас хамаагүй юу? 8 чи их юм биш үү? Арай ихтэй байна. Яг километрээр ингэдэг ер нь яг нэг хүний өдөрт 7 алхалт хийгээд болж ийн гэдэг ба шүү дээ, тийм 7 дээд. Алхаагаа тоолж чаддгүй маа би. Алдчихад идэх дуу. Тэрийг өөс тоолоод өргөж байх бах те. Ер нь бол нэг за би бол одоо ингээд зүгээр л энгийн алхалт, энгийн зүйл хийх хэлбэр өдөрт 10 гарчаад идэв зүгээр ингээд. Тэгэхээр яаж одоо тэрийг бас хэмжээ. Би бол цагаараа хэмждэг болохоос би бас тийм баримжаа байна гэж хэлэх юм. Ер нь л гэхдээ таныг харж тал тавгасаал алхдаг царайтай харагдаж байгаа. Тэ ер нь бол ингээд нэг юм өөртөө ингээд өөрийн гэсэн одоо эрүүл зуршлыг бий болгоцсон байгаа байхгүй. Тэгээд бас нэг зүйл үүдэж шүү дээ. Хүмүүс яг нэг юм дасгал хийгээд эрүүл одоо дэглэм даах юм бол гоё мөнх наснаа гэсэн үг биш. Тийм үү? Одоо ер нь дасгал хийсэн болгон эсвэл дэглэм дагсан болгон эрүүл байна гэсэн үг биш. Яг хуу энэ бол мэдээж нөгөө талд хүний амьдралын чанарыг сайжруулж өгч өгдөг. Хүн одоо жишээ нь 5 цагт ажиллаа 3 цагт хийдэг болдог ч юм уу эсвэл амьдралаас идж байгаа хоолоос авч байгаа мэдрэмж ч юм уу те аюу тэр зүйлийг сайжруулж өгдөг. Та ингэдэг штэ мяралагч биш бондгорч биш бүр бандгар найзаа мэшин хий сарын дотор сав шиг болгоод өгье гэдэг. Тэгээд ингээд яг үнэхээр бодит эмэгтэйчүүдийн зургийг харьцуулаад тавьсан байдаг. Би ч надад бас хүсэл байгаад шүү дээ. Зөөр ингээд бодоод байгаад байгаа байхгүй. За би хэрвээ ингээд орчий гэвэл энэ сарын дотор ийм байж чадах болов хаана очиж шандрах бол гэж бодоод байдгийн. Яг сарын дотор 50 эмэгтэй бүртгүүлээхэд хэдэн эмэгтэй тийм болоод хэдэн эмэгтэй юунаас бол шантарч үлдэх үү? Энэ дээр яг юм байдгийг нэг ер нь миний сургалтанд ингээд нэг хүн заримдаа 2 ч юм уу 3 удаа дахин орж ирдэг. Тэгэхээр тэр нөгөө нэг ийм хасна гэдэг зүйл нь чи 20 кг хасах боломжтой гэдгийг би тухайн сургалтанд тайлбарладаг. Одоо чинь за чи яг ийм кг гэж хасдаг юм байна. Энд дийлэмийн дараа чинь 2 хэлбэрөөр хассан байна. За тэнгуүтээ чи яг өнөөдөр хүртэл ийм бүтээгдэхүүн одоо нэмэлтүүд ийм брэнд юм хэрэглэж байгаа юм байна. Тэнгуүт одоо энэ зүйлийг чи ингэх юм бол энэ байдалд явах юм байна. Эрүүлэр чи тас боломжтой. Түүнээс сарын дотор шууд одоо 20 хасна гэдэг зүйл бол байхгүй. Тэр чи угаасаа тийм боломжгүй. Тэгээд тийм байх боломжтой гэсэн чинь маш их тийм золиосыг гаргана. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг хамгийн гол зүйл нь одоо нөгөө нэг юм хүний хүсдэг шүү дээ. Тамхиас гарах чинь яадаг вэ гэхээр тамхиг өөрөө чигснийхаа дараа л гардаг шүү дээ. Тэгвэл дийлэн дагч хүмүүс болохоор
яг тэр зүйлд өөрт нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон дараа л дагдаг. Бид нар эмэгтэйчүүд ялангуяа ингээд айгу мундагч ингээд гэр бүлээ авч явах хэвээр үр хөвгтэй явах хэвээр тэр бүтэнд л бүгдийг хийж чаддаг зав. Маш сайн. Ингээд амар гоо хариултаж чаддаг. Гэхдээ яг үндэ нөгөө нэг тэр бүгдийг ингээд хийхэд бол чи өөрөө эрүүл байх хэвээр гэдгийг ойлгох хэвээр байхгүй. Чи өөртөө жоохон муу харилцах юм бол бүх зүйлийг нөгөө өөргөө хайрлахаас эхлэдэг шиг жоохон амиа байх хэвээр гэсэн. Ер нь бол тэгжиж хүн нөгөө нэг үр хөвгттэй урт хугацаанд нь одоо сайхан анхаарад босролтны хараад чим ажил ирлээ гэж явна шүү дээ. Тэгвэл бид нар заримдаа нэг зүйлийг бас орхитуулаад байдаг сэлсэнд эрүүл мэндийг гэдэг зүйлийг орхитуулаад байдаг болохоор заавал хойшлуулж оройцсон ч юм эсвэл нэг жоо нилээд нэг юм асуудал үүсвэт нь ойлгоод байдаг гэсэн. Тэгэхээр тэгхийн тулд энэ зүйлийг хүнд ингээ ойлгуулад за та ингээ тасгал хийх нь танд ийм чухал байдаг юм аа. Тасгал яг уу ингээ сайн хэлсэнчлэн ингээ хэлэхээр тасгал тэгвэл сая хэлдэж би айгу тийм утгаар ачиж болоод ингээ айгу олон километр гүйх өстой энэ төр гэдэг. Яг үндэ тасгал тэр талаасаа ингээ жин хацхтаа нэг баг нөлөө үзүүлж байгаа юм шиг боловч хүний анзаарлыг дааврыг ялгаруул цусны эргэлтийг сайжруулах ясны бат бүх чанар эрүүл мэнд үзүүлж зөндөө нөлөө байгаа шүү дээ. Тэгэхээр тасгал хийх юм бол та магадгүй стресс чинь багасах байх. Тасгал хийх юм стресстэй тахаар хүн их бие чангалчтай юм байна л да. Тэгээд хүмүүс ингэ нуруу өвддөг чиний стрессийн гаралтай нуруу өвдөл гэдэг хэрэг хүмүүс юу яриад тах би эн чинь гэдэг. Тэгээд стресс нь нуруутай холбогдсон. Томаатай юм яваад байгаа юм. Чи зүрхний асуудал байна чам тэгэхээр стрессээ таарлах юу зүрх өвдөлт ямар стресс ямар хамаатай юм. Яг л стресс чадсан хүн ингээд бүх бие чанга байлаж чадах болчих чангалчдаг тийм. Тэгвэл дасгал хийгээд ч юм уу йогийн дасгал хийдэг ч юм эсвэл дасгалын дараа хүн ингээд тайвширч штэ тэг өөр ялсан мэдрэмж аваад нэг юм энэ ярд гарсан юм шиг. Тэнгүүд хүн биеэ суулж эхэлж байгаа. Тэгэхээр дасгал чинь тэр нөлөөний чинь бус зүйлүүд байна. Бусдын чи бид нар өөрөө идж байгаа зүйлийн бүтээгдэхүүн гэхээр чи өнөөдөр юу сонгож идэж байгаа юу идэж байгаа тийм. Тэр бүгд өөрийн бүтээж чинь. За тэгээд энэ бүгдийг олсны дараа хүн за ингээд ийм юм учиртай байдаг. Одоо чи ингээд айгуугой мотивацтай боллоо. Айгуугой чи хийхийг хүслээ. За би чамд хоол зааж өгье. Ингэж идье. Тэгвэл хүн хоол идэнгүүт яг эрдий идэж байгаа шиг юм. Хэцүү биш. Тийм үү? Нэрэл амар дийлэн дагна гэдэг бол амар өснө ч утсан чинь өсөхгүй. Нэр хоолыг ингэж идэж болох юм бэ гэдгийг ойлгочих юм бол тэр хүний 20 кг 40 кг асна цаг хугацааны асуудал байхгүй. Тэрийг ойлгож. Түүнээс шийдвэр гаргаад мотивац авсан болгоно буруу дийлэн дагаад магадгүй те. Өнөөдөр чи ингээд нэг юм зорилго төрөх хэрэгтэйсэн чинь тэр зорилгодоо хүрч чадахгүй одоо буруу юмар бодохж хүрэхгүй шүү дээ. Хизээч хүрэхгүй тийм үү. Зорилго чи ингээд яг шийдсэн байгаа үнд нь гоё зүү дийлэн дах чинь бол тэр хүнээс урам авдаг. Тэгээд 5 ил 10 асчаараа цаа окей тэр батал мэдээж 5 10 асхан дараа тэр хүнд адлан суугаад өчнө. Би эндээс чи дийлэн даг гэсэн шаардлагагүй надтай хандах шаардлагагүй миний зөв үзэх шаардлагагүй тэр хүн аль хэдийн өөрийн хийдэг тасгалаа өөрийн бий болгоод авцсан өөрийнхөө амьдралын юмыг тоолд оруулсан. Тэгээд хэс хугацааны дараа жил 20 жилийн дараа амьдрал баялаг биений хатад таарна тэр хүн бид нэр хорил ассан шүү дээ. Би ингэ гоё болсон шүү дээ. Зүйлийг ярина гэсэн. Тэрнээс яг шууд одоо бид нар ингээд шууд эмчнэр хэцүү л байна л да. 10 хичээл сулангуудаа за одоо бүгдээрээ жин гэхээр тэр хүмүүс надад хариулах хүн цөөхөн байна. Мэдээж гоё ингээд яг нөгөө нэг 2 3 дахь ороод яг өөрийгөө таньж мэдээд ойлгоод ингээд яг мэдрээд хэлчих шүү дээ. Тасгалын гоё мэдрээд хоолтын ингээд хөнгөн байхаар ямар гоё эрүүл мэндийн асуудууд нь гараад те шүн нойрн гайгүй сайхан болоод за сарын тэмдэг хэмжлэг хэвийн болдог ч юм уу дааврууд нь гоёлдог стресс нь багасдаг ч юм уу ер нь нэг хаппи мэдрэмж аваад ах юм бол илэрхийлж эхэлнэ шүү дээ. Окей ийм гоё болж тийм гоё болж гэдэг зүйлүүд. Тэгээд тэндээс харж байгаад би надад ингэ миний утсанд ч одоо баг 40 хэдэн зураг гэдэг зэн ингээд маш олон үний байдаг. Тэндээс зарим хүн тавихыг хүснэ, зарим хүн тавихыг хүсэхгүй. Зургийг тавилна тийм. Зарим хүн тэгээд багхан өөрчлөлтийг хараад хүн угаасаа бидний яаруу зам болохоор тоохгүй. Тэгэхээр хүнд айгүй гоё ийм гоё болох боломжтой гэдэг айгүй нэг юм өөрийн тодорхой хэдэн шамдраач үзүүлэхээр айгүй урам авдаг. За би нэр энэ өөрчлөлтийг яг хийх ёстой юм. За ороод ирэнгүүт нь за ийм хийх ёстой гэхээр ойлголттой болоод эхэлнэ. За тэгээд 10 барилан зүг байх юм бол тэр хүн ядрахгүй юм чинь. Дасгал ихт нэг төвөгтэй одоо хэлсэн шүү дээ ажилтнаа таавлаад тахгүй үргэлж харахад нь гайваад тахгүй хоол идэхт нь өөртөө санхүүгийн өчрөө одоо хямдрал төсрөл үүсгээд тахгүй байх юм бол хүн тагаал гэдэг. Тэрнээс би ингээд орж ихт нь ингээд магадгүй амир тийм нэг хүнзгийтэй одоо 10 жил ярьсан шиг яг л чи тэдэн цагт хоол шүү. Тэдэн цагт лайв хичээлтэй шүү манайх ингээд дасгал заагаад. Тэгснэ ийм мэдгэлдэг. Өөрийнх нь эртний магадгүй броклах боломжтой зарим хүн броклах боломжгүй ч болно шүү дээ. Эсвэл зарим хүн бүр хөвгөлтэй орон усад тэмдэрч болно шүү дээ. Юун броклиш маш олон төрлийн ногоо бах заавал брокколи идэх гэж яах таа бий. Тэгэхээр чинь хүн болгоны хөргч хүн болгоны санхүү хүн болгоны амьдралын маяг өөр болохоор тэр бүгдийг чинь ингээд хасахын тулд хүн өөрийнхөө л олох хэрэгтэй. Тэр үндсэн зарчмыг гой зааж өгөөд ингэдэг хийдэг юм. Тэгээд хүмүүс хасдаг гэсэн. Тэгээд тав хэлэхэд одоо ингээд зарим хүмүүс тэгдэг хөх ингээд юу сард 20 ил хасах масах вэ
Тэгээд би ингээд 15 жил болж байгаа нь би мэдэхгүй л байв үстэй тий. Тэгэхээр би хүмүүсийг ямар нэгэн байдлаар ихний алхам хийлгэж байгаа. Ямар нэгэн байдлаар би дасгал хийлгэж эхлүүлж байна. Ямар нэгэн байдлаар хоол имдэг зөв үндсэн ойлголт төрөлн ойлгож болгож өгч гэсэн. Жингийн илүүдэл өөртөө таалагдахгүй байна. Жингийн хасыг гоё болъё гэдэг бол ерөөсөө эмэгтэйчүүдийн мөнхийн сэдв. Та анх дасгалжуулагч хийгээд байж явах та. За энэ эмэгтэй хүмүүс гоё болвол сэтгэл санаа сэргэндэ гэдгийг угаасаа мэдж байгаа. Бүр сүүлд ингээд олон жил болоод ирэхэд олон эмэгтэйчүүдийн гоё үр дүнг сонсохоор хөөх эмэгтэй хүмүүс гэдэг чинь эрэгтэй хүмүүсээс энэ мэдрэмжээр өөр юм байна. Би арай ч ингэж бодоогүй юм байна гэж гайхширж исэн тийм мэдрэмжийг мэдэрч исэн үү? Энэ ямар сони юм бэ? Ингэтэл нөлөөлдөг байсан гэж юу гэд нэг сэтгэлдээ илэрхийлсэн эмэгтэйгээс. За одоо систем яг ингээл гэж юу вэ? Яг ингээд яг мэдээж маш олон мянган сэтгэл байдаг. Олон мянга. Одоо чинь миний пэйжд үр дүнгээ бичдэг. Тэрстэй ингээд баг 10,000 хүн сэтгэл бичсэн байна. Хүмүүс надаас үр дүн асуудаг байхгүй ингээд үр дүнтэй гэдэг. Тэнд ингээд хүмүүс агуу гоё бичсэн гэдэг ингээд маш гоё сэтгэлүүдийг. Тэгээд яг уу яг эрэгтэй хүнээс өөр гэхээс илүүтэйгээр ер нь жингээ хасаад одоо ингэ зорилготой хүрсэн хүн бол гоё байгаа шүү дээ. Тэр би яг тэрийг яг тайлбарлаж хийж одоо бэлэн биш юм мэдгүй. Тийм бодж үзээгүй юм байна. Одоо тийм гайхлаа яах вэ гэж бодож байна. Юу яа, нэг асуулт байна бас. Одоо ингээд зөвхөн эмэгтэйчүүдийн бас дийлэнх нэг юм турах талын юм ярьлаа шүү дээ. Тэгэхээр бас ирчүүд бас байгаа шүү дээ одоо. Тэд нар маань энэ хажууд байна шүү дээ. Тэгээ яг хөөхээр дийлэнх нь ингээ эр эмгүү бүгдээ одоо ихэнх нь суу ажилд олцож. Гараал жолоо арчдаг болчих. За ийм тэгээд завгүй болцсон. Одоо энэ нийгэм чинь. Ерөөс том завгүй ингээ юун дасгал хөдөлгөөнтэй мантай хүмүүс ч их баа. Энэ суугаа хүмүүст зориулсан энгийн нэгэн зөвлөгөө байна уу? Одоо сууга байна гэдэг чинь хөдөлгөөний дутагдалд орсон байна л гэсэн үг. Тий. Тэгэхээр анх сая түрүүлсэн те хүн болгон 2 цаг фитнес тавих шаардлагагүй. Гэтэ чи 10 м бол гарч чадна. Тэгээ ядар сандал дээрээ ингэж гэдэг тасал байх л да. Та ингээд өглөө 7 цагт босдог байсан бол чи магадгүй 6-тай дуусах чинь 10 минут хугацаа гарч ирнэ. Эсвэл чи орой 10-д дундлаа гэхэд магадгүй чи 10 гэд унтчих. Ганц 10 минут. Тэгээ чи 7-т 3 удаа буйс 7-т 30 минут. Тийм үү? Энийг хүн гарч чадна. Тэгэхээр энэ чинь одоо хүн өөрөө угаасаа л одоо нэг юм ямар нэгэн зорилго тавьсан эсвэл өөртөө ачаатай эсвэл өөртөө анхаарах зүйлүүд хийх хэрэгтэй асуудал гэсэн үг. Гаргах хэрэгтэй асуудал. Хүн 10 м-ийг гаргахгүй байгаа хүнд бол ямар ч тасгалыг зүгс хийхгүй. Угаасаа. Одоо ингээд 10 м-ийн хугацааг өөртөө зацуулгаад тэгэхээр эсвэл цууга ажилтай байна. Ингээд тэгэхээр тасал заасан ч гэсэн чи тэрийг хийхгүй. Тэрийг арай завхарахгүй, арай болохгүй ч юм уу гэдэг ингээд нээс шалтгаан байна гэсэн. Тэгэхээр чин 10 м-ийн зааг бидийг бол хүмүүс гаргаж боломжтой. Тэрэнд бол мэдээж эрэгтэйчүүд нь гар дээрээ сүнэдэг ч юм уу, эмэгтэйчүүд нь бол одоо мэдээж маш олон дасгал байна л да. Тэгэхээр би энэ олон дасгалыг одоо ингээд тэрийг хийж бол хийвч чадахгүй нөгөө тухайн хүн чи ямар байдалтай байгаа нь те ямар асуудалтай гэдэг чинь ингээд сайн хэлсэн нурууны эрүүл мэндийн бөөрийн одоо юу гэдэг дотор эрхтний асуудал ч юм уу эмчний асуудал эсвэл зарим хүн өвдгнүүдүүд эсвэл зарим хүн суугаа хөвтөх юм байж болно шүү дээ. Тэгэхээр чин хүн болон өөр өөр тохирсон дасгал тийм гэсэн. Зарим хүнд би нийтлэг байгаар хамгийн муу үнээр хийх юм бол зарим хүний хувьд бол баг орноосоо босгосод хөлдрөө тогтох мөрөөдлөж болно шүү дээ. Тэгэхээр хөдөлгөөнийг ингээд илэрхийлэх юм тэр цэл хийх тулах аяг үгүй. Тийм учраас олон төрлийн дасгал байх хэрэгтэй. Нөгөө хуучин цагт 16 тоот гэдэг нэг юм дасгал байдаг байлаа шүү дээ. Тэр нь ингээд толгой ингээд ингэж тэгээд ташааных тэгээ хөлнийх гэх нэг хөлөө нуглах энгийн дасгалууд байдаг. Бараг л тэр л юм байна л да. Ер нь тэр дасгалыг бараг хийчихвэл зүгээр юм. Гэтэ тэр дасгалыг хийж чадахгүй гэсэн байдаг. Байх бах тий. Янз янз асуудал байна. Тэгээд тэр дасгал бүр дасгалж болохгүй юм шүү. Тэг бүр юу хийгээд байгаа ингэ бодчих хүмүүс байгаа байхгүй. Тэр яг зүгээр боломж гарвал ер нь ямар ч ажилтай бай тий. Энэ өөртөө нэг 10 минутын цаг ер нь зүгээр л гаргадаг байгаараа. Тэгээд нэг удаа гарга айгуу сонирн байх бах. 2 удаа гарга бас сонирн дох. Нэг тийм талдахгүй шүү дээ. Магадгүй 10 удаа хийгээд эхлэхээр айгуу гоё болж эхэлнэ. Гоё би чи өнгөрөөд тугаан таслаа зүг идэх ч болж эхлэх бах. Нэг түрүүн даавартай холбоотой яриа өссөн шүү дээ. Тэндээс би бас бодчихлаа. Дааврыг зөвхөн имээр хоолоор гэхгүй дасгалаар өөрчилж болох болов. Дааврыг зохицуулж болох болов. Зөвхөн дасгалаар зохицуулна гэдэг бас өрөөсгөл болов. Яг мэдээж дасгал хийх юм бол бидний нөлөөлөх үү? Тийм ажлын дааврууд ялгараад эхлэн стрессэд буурж эхэлнэ. Нөлөөлнө тийм үү. Гэтэ дан ганц дасгалаар гэсэн биш. Тэгэл ингэдэж ч бас нэг юм мянган асуудалтай байлаа гэхэд хөсөө гараа сайхан дасгал хийчихээр
асуудал маань 0 болчдөг гэдэг ч юм уу тий. Аюул төлөрдөг ч гэдэг юм асуудал байгаа. Гэхдээ бүр хүн төвчний асуудыг бол одоо мэдээж тэр чинь тэр чиглэлээр чиглэлсэн нарийн мэрэгжлийн эмчнэр байгаа шүү дээ тий. Одоо шүдний эмч болон даавар ярьж болохгүй. Эсвэл одоо бидний тасалж болох нөхөр дааврыг өрөнгө үсэл яриад чадахгүй тий. Тэр чинь нарийн мэрэгжлийн эмч нь ярина. Гэхдээ тасгал бол тодорхой хэмжээнд төлөөлнө. Стрессийг тайлах хамгийн том арга нь бол одоо стрессийн кортизолыг бууруулах аргач бол тасгал байна. Одоо эндорфин ресепторыг ялруулах тасгал бол тасгал байна. Тэ энэ зөвлөл асуудал байна л да. Тэрнээс тэр бамбайн тэр асуудлууд бүр өөр одоо нарийн мэрэгжлийн ярих хэрэгтэй байх гэж. За баярлалаа. Бид гурван ярилцах цаг ер нь нэлээд өгсөн байна. Хөгтөнгөр радио тэр дундаа хөтөж уучлаарай. Өндөр өсгийт подкастыг өөрийнхөө подкастын нэрийг хэлж байна. Өндөр өсгийт подкастыг хөвжлийн эмэгтэйчүүд сонсдог. Тэгээ та энэ өндөр өсгийт подкастыг сонсож байгаа, үзэж байгаа эмэгтэйчүүдэд за бүсгүйчүүдээ ер нь нөгөө дахиад хүсдэг хаврын үйлрэл чи ирсэн байна. Мөрөөдөд явдаг дасгалуудаа хийх үдэ. Яах уу та гэд нэг сайхан бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө өгөөд өнөөдрийнхөө ярилцлагыг жаргах уу та. Тэгээд бас одоо нэг зөвлөгөөг нэг сонсоод авъя да. Одоо энэ жил нэг эхэлж юмсан да. За яг юу байдаг ч тий. Нэгд мэдээж ингээд үзээд юм олон хүмүүс ч байгаа мэдээж шийдвэр гаргах бах тий. Хэрвээ шийдсэн бол тэр шийдсэн цаг чинь одоо өөрчлөлт хамгийн тохиромжтой байна гэсэн үг. Ягаад тэгэхээр шулуух болохыг бид нэр өдрө болгоны өдрөөр хөшөрч байгаа. Тийм үү? Тэгэхээр өнөөдөр хэцүү байсан ажил маргааш амархан болдгоо. Жишээ нь юу гэдэг юм бэ те ингээд хүнд ингээд чи тасгал хий чи боломжтой зөвхөн фитнестэй яв эсвэл зөвхөн чи хоол гэдэг чинь зөвхөн чи энэ дээр анхаар гэдэг юм уу ерөөс ирдгүн байна л та. Бид нар өдөр болгон одоо ингээд цагийн эсрэг явж байгаа болохоор хөшөрж байгаа. За тэнгуү хүмүүс энэ хүүхдээ сургуулийн төгсгөөр за энэ ажлынхаа ард гараад за энэ диплом ажлаа биччихэд за нэг ажлаа нүүчээд ч юм уу те ингээд хайгаад идэг. Тэр болгон дахиад хичээл нэмэгдчихэд. Тэгэхээр хэрвээ магадгүй одоо та ингээд үзээд нэг жоохон өөрт хийя анхаарай гэж бол цайг одооноос эхлээрээ тэгээд энэ бол яг хөө бидний амьдрал нэг гоё үед шнэ одоо аж аргалын 19 нэрүүл мэндэ шалхална гэдэг тэгэхээр яагаад дасгал хийх вэ яагаад дийлэн даахгүй дийлэн гэдэг хэлж бас муухай эн чинь дийлэн биш ер нь бол бидний идж байгаа хоол дээр зохицуулт хийж байгаа байхгүй ерөөсөө дийлэн гэдгийг бас болохгүй мэн ер нь ингээд нэг юм эрүүл хоолтыг одоо сонгож эрүүл хоол гэдэг чинь нэг юм чи нэг тийм эрүүл болно гэсэн үг шүү дээ ер нь харах хонор бодох юм бол тийм тэгэхээр яг хөө өөртөө өөрчлөлт хийж байгаа бол яг одоо эхлээрээ тэгээд ер нь бидний ажлын 19 нэрүүндээ шалтгаална. Миний хэлэх дуртай үг гэдэг энэ пэйж дээр байдаг тавьсан ирээдүйн ангаах хүн бол эрүүл зүй болдог гэж. Тэгэхээр заавал өвцөн дараа бүгдээрээ биш өөртөө анхаарай. Хамгийн гол зүйлийг битгий орохоор би зүйлээ нь одоо мэдээж ямар ч бүтээгдэхүүн хэрэглэж болно, ямар ч зүйлийг хэрэглэж болно. Гэхдээ эрүүл мэнд гэдэг зүйлийг нэг тавих хэрэгтэй. Тэгэхээр чи 60 кг байжгаад 50 кг болж болно шүү дээ, тий? Гоё 50 кг байх гоё байх. Гэхдээ 60 кг байхад байсан эрүүл мэнд чинь 50 кг дээр дортцсон байвал чамд ямар ч үр дүнгүй. Чи тэр нөө 60 кг байсан хамаагүй дээр гэсэн. Тэгэл тэр болсон. Тэгэхээр хамгийн эхлээд өөрийгөө хайрлаарай. Тийм л зүйл хэлээ да. Тэгээд юу ч ярьчих юм. За юу. Баярлалаа. Нилээ үнэтэй зөвлөгөө байна. Угаасаа тэр үг их таалагдлаа. Ирээдүйн эрүүл мэнд бол эрүүл зөв хооллолт. Энэ их таалагдсан шүү. За зочиндоо баярлалаа. Бол молон та ярьж байна. Би нэг алдартай хүний үгийг сонсч ирсэн тийм. Тэгээд яг хоолстортой. За сонсогчдоо, үзэгчдээ Хөгтөнгөр радио өндөр өсгийт подкастын шинэ дугаартай хамт байсанд баярлалаа. Өндөр өсгийт подкастыг хөтлөгч Туул болон Яманаар сонсогч та бүхэнд хамтран хүргэдэг. Энэ дугаар бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учраас хавар болоод эмэгтэйчүүд бидний байнгын ярьдаг жингээ хаасыг гоё болъё гэсэн үлрэл тохиож байгаа учраас мэрэгжлийн багш дасгалжуулагчийг урьж ярилцсан юм. За тэгээд бүгдээрээ хичээж яг л энэ жилээс эхэлцгээе. Хамт байсан баярлалаа. Энэ жилээс биш ээ. Энэ удаас одоо эхлэе. Одоо эхэлцгээе. За баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяр та.